Эспрессо Мартини подкаст эхэлж байна. За, hello сайн байцгаана уу? Эрхэм хүндэт сонсогчдоо. Өглөөний мэнд, өдрийн мэнд, оройн мэнд. оройн мэндэ. Европт одоо орой болж байна. 18 цаг 21 минут. Тэгээд өнөөдөр бид хоёр подкастынхаа сэдвээр маш сонирхолтой сэдв сонгосон байгаа. Тэр сэдв маань Европ хосууд ямар байдаг? Тэгээд Европ хосуудын санхүүгээ яаж зохицуулдаг? Ер нь Европ хосууд хэрхэн бие биентэйгээ одоо мөнгөн дээр эрүүл харилцаатай байдгүй эсвэл жоохон хортой токсик харилцаатай байдгүй гэдгийг бидний зүгээс өөрсдийнхөө үдсэн харсан таньдаг нөхдүүдийнхаа түүхээс болон судалгаан дээр тулгуурлаж ярихаар шийдсэн байгаа. Тэгээд сонирхолтой байна гэж найдаж байна. Тийм одоо Европ хосууд болон Монгол хосуудын ялгаа үе янз бүрийн үе дээр байгаа хосууд ямар ялгаатай гэдэг тэр тухай бид хоёр өнөөдөр ярина. Чи тэгвэл эхлээд түүхүүдээс ярих уу? За хамгийн анх нөгөө нэг би бүр энэ түүхийг сонсоод би амар олон гадаад найзуудтай хосороо найзалдаг гэж хэлсэн шүү дээ. Тэгэнгүүт тэр хүмүүсийн ингээл амар олон түүхийг ингээд сонсож байгаа байхгүй юу? Тэгээ ингээд анх ерөөсөө яг тэр нөгөө яг энэ яг ингээд хүнтэй ч юм уу яг сайн бүр амар дотны найзтайгаа л яг бид нэр мөнгөний тухай ярьж чаддсан шүү дээ. Тэрнээс шууд ингээд үнэхээр бүр бести биш бол яг мөнгөний тухай анх ярьж чадахгүй. Тийм учраас анх би бол ингээд энэ тухай бүр ингээд хүмүүсээс асуухаас амар санаа зовдөг. Тэгээ би яг ингээд зүгээр нэлээд жоохон дотносж жагаад асуусаахгүй нэг найз охиноосоо та хоёр ингээд санхүү манхүүгээ яаж авч явдээ ингээд надад амар сонирхолтой сахгүй. Яг бол тэр залуу өөрөө амар мөнгөтэй залуу, тэр эмэгтэй нас айгүй мөнгөтэй хүүхэн. Тэгээ би ингээд асуусан чинь бид хоёр яг үнэндээ Excel табло хэрэгэлдэг гэсэн. Тэг би бүр ингээд гэсэн чинь наа чин чиний санаа байсан юм гэсэн чинь үгүй манай найз залуу ингээд хийж өгөөл тэгэл бид хоёр тэрэн дээрээ тохируулаад юмаа төлдөг гэдэг. Би бүр ингээд гайхаад үгүй тий яан гэсэн үгэнгүүд одоо ингээд тэр нь хоолнд тэдэн мөнгө, байрны түрээс нь тэдэн мөнгө гэл бүх ингээд орлого зарлага ингээд яаж агаад боддtiin байд. Тэгээ ингээд би тэрийг сонсоод амар шоконд ороод Европ босууд ингээд Excel табло бол надад бүр арай л амар дэндүү байгаа. За энийг өөр Австри хүмүүс хэр баргийн хийдгүү гэхдээ тэр хос бол үнэхээр амар онцгой тэгж хийдэг амар сонь санагдсан. Чи юу гэж бодож чинь энийг сонсоод шоконд орж ийн би бас ерөөсөө шоконд орохгүй байна. Яагаад тэгэхээр Германдас хосууд ер нь амар тийм мөнгө зүм ялангуяа гэрээснийхаа дараа тэрийг бүр амар нүуний чухал сэдв гэж үздэг. Тэгээ шууд яриад одоо чи тэдв би тэдв. Яг Excel табло хүмүүс болгон хийхгүй л хальта. Гэтэ яг ингээл амар хамтын нөгөө нэг юутай данстай. Тэгээд яг тэрэндээ одоо мөнгөө хоёлаа хийгээд тэндээсээ хамаг юм төлч мөлөөш. Тэгээс одоо арай их цалин олддог нь арай хувь цалин хавыг хийн. Баг олддог маг хээ. Тэгээд амар тэгээ хамаг юм ангил хуваалт. Одоо тэр нөгөө нэг байрны мөнгө, хоолундны мөнгө тий. Тэгэд энэ дээр болохоор жишээ нь миний нэг олсон судалгаан дээр заяо ингэнэ. Харвардын Европын харилцааны судалгаа хийж байт юм байна заяо. За тэгсэн чи тэн дээр нь Герман Европын орнуудаас хамгийн нөгөө нэг direct communication cultureтэй орн гинэ. Тэр нь болохоор нөгөө хамаг юм шууд хийлээ авчдаг. Хосууд биентэйгээ тэгэл амар нөгөө нэг open гэдэг тэгээс мөнгө зөнгөж гэсэн тэг шууд хэлээ. Мэдээж би бас анх сонсож амар шоконд орчлээсэн л та. Монгол одоо чинь одоо гэрлээ штэ. Тэгэхээр тэгж амар ярих хосууд хоорондоо мэдээж ярих л хальтаа гэхдээ тэгж амар Excel табло хийхгүй штэ. Мэдгүй одоо Монголд одоо жишээлбэл би одоо аав ээж хоёрыгоо л мэдэн тэрнээс би ингээд багасаа явцсан болохоор яг Монголд хосууд яадыг мэдгүй. Гэтэ яг миний үдсэн харсан одоо хүмүүжил дээр манай аав цалингаа авлаа. Тэгэл цалингаа ээж дөгөөл тэг баг манай аав өөрөө картныхаа пин кодыг ч мэдгүй. Манайс чи сайдлаа. Тэгээс баг гарын муугүй ч яваад байгаа юм ааш. Тэгээж амар юм одоо өөрөө ч гэсэн ажил хийдэг тэгсэн ирнэ аавын мөнгийг авч маваад бас ухаан шүү хүний мөнгийг бас аваад өдөрдөн цохир. Манай Монгол эмэгтэйчүүдийн хатуу ухаан юм уу одоо юу би ийм л юм мэдэн тэр орчин үеийн асууд яадаг гэсэн мэдэхгүй байна.
Гэтэ яг залуухан осууд бас арай тэр мэрийг хамт төлөвлөдөг болсон байж магадгүй л. Японд ч бас тэгдэг гэсэн ш нөгөө нэг нөхрүүд нь цалингаа авчаа шууд их нэртэй өгдөг гэв. Монгол бас тийм л байсан баг тий. Гэтэ одоо яг бас би бас яг ямар бас мэдхгүй л байна л та. Харин тийм ээ. Тэгээ Монголд гэхдээ нөгөө нэг бас ингэдэг байж магадгүй те. За би ингээд байрныхаа лизинг энэ сарда байрныхаа лизинг нэг нь төлөөд нөгөөх нь нөгөө нэг халуун тог усны сүүхийн мөнгө өчөгдөг ч юм уу те. Би ясаа сайн мэдэхгүй байна. Бид нэр хоёулынх нь найзууд яад юм бол энэ тухай юу н ярьж байгаагүй тий. Нэр найзтайгаа ч баг ярьдгүй юм шүү. Ааха. Мөнгө зүгний нэг асуудал ярьдгүй мэн тий. Харин тийм. Ер нь ингээд мөнгөний тухай ярина гэхээр ингээд жоох юм табу чимшиг. Хичнээн сайн найзууд ч гэсэн. Гэтэ табу гэдэг дээр бас нөгөө Германд бас ер нь ямар жоохон цалин байлангаас нь хийх дурггүй шүү дээ. Яг хилдолч молтгоо тий. Тэгтээ яг нөгөө хостоогоо л амар ярьдаг баха. Тэснээс ч тэгэл найзуудтайгаа бас яах вэ? Найзууд яг уу ингээд дотн нь бол ярина. Гэхдээ яг бүр би тэдийг олдог гэж хэлэхгүй заяо. Жилд тэдийг олдог гэж хэлдэг. Жилээр нь хэлдэг. Тэгэнгүүт яг тэр нь таксны өмнө юм уу дараа нь юм уу мэдэхгүй заяо. Жохон ингээд дан гэл хэлцдэг. Тэгэл за гэл ийм яг тийм нэр. Гэтэ Европ хүмүүс дундаа Герман хүмүүсийг амар юм бүр ингээд харамч нарийн гэдэг юм бил шүү дээ. Тийм үү? Тэгээ Австрид хүмүүс юу гэдэг гэж би лав Герман хүн шиг нарийн биш гэдэг. Хүй, Германд юу гэдэг гэж Австричууд амар харамч гэдэг ч тас. Тийм. Мадад танахыг харамч гэдэг дээ. Би яаж тэгэж сонссон гэхэд би нөгөө нэг оюутан байхдаа нөгөө юунд ажиллаж байсан байхгүй. Зураг авалтан дээр нэг хэсэг ажилласан байхгүй, киноны зураг авалтан нэ. Тэгсэн чинь тэн дээр нөгөө нэг манад зураг авалт захирал нь Австри юмсан байхгүй юу. Бөөнөрч бид нар хойлохны явж исэн тий дарахтаага би тэгсэн чинь би нөгөө түрүүчээ мартсан заяа. Тэгсэн чинь тэгээд бид нар явж исэн гэнт хүй за хойлоо нэг жоох юм идчихэд орох уу гэд ажиллаар явжсан. Тэгсэн чинь за тгийг мигээ тэгээд тэгсэн чинь надад мөнгө авахгүй заяа. Тэгсэн өөртөө ганцаархны хоолойгоод идчих. Ёо, тэг чи ихтэй түрүүчээ мартсан гэж хэлсэн юм уу? Би тэгээ марцсан байна. Би тэгээ за би тэгвэл дараа идчихье би тэгсэн хгүй. Тэгэхээр чин би чамд аваад үгүй гэж би бас ийж хэлэх юм аа шүү гэж бас горцсон юм аа чи. Тэгсэн чин тийм үү за тэгтэг гэснэ. Өөртөө. Ёо, гэтээ эднэр угаасаа тийм санаачлагтай хүмүүс биш юмсыг санагдсан шүү дээ. Яг чи ингэж яг асуух хэрэгтэй. Чи надаа мөнгө зээлж чадах уу? Би чамд очоод өгье ч юм уу тий. Тэгвэл бол ингэж яг юм шууд хэлэхгүй болохоор манай монголчууд амар юмыг хүлээгээл идэв юм шиг санагдсан. Энэ ингээд хэлчих болов уу гэ дотроо амар тийм хүлээлттэй. Тийм. Гэтээ монгол тэгж хэлсүүс аваад өгчих юм шүү. За би мөнгө марчуу. За би аваад өгье гэж хэлнэ үстэй. Тэгэл би за монголоороо тэгээл за тэг авч өгч хэлэхэд би яг авч гарахгүй л тээ. Тэгсэн чи ганцаараа хоол би тэг хажууд нь суугаа. Гэтэ яг хуу Германд гэхдээ бас нэрийнэ. Би ч амны нийт юмэр Германд штэ нөгөө нэг ингэсэн Герман найзууд нь гэртээ урсан гэнэ нэг төгсөө. Гэтэ миний төгшөлтэй. Миний сонсон Герман найз нь гэртээ урснаа жоохон ингэ нэг жоох ус мус уул нэг альфтай юмч бэлтээгөө за чипс нэг ундаа мандаа төгсөн юм шиг байна. Тэгснэ явсныхан дараа групп чат руу хөөе манайхаа тэр би та нарын эцсийн юм чинь тэдий евро авсан шүү над руу явуулчих. Нөгөө чипс ундааха нэмэнгүүтээ хуваацсан. 2 евро чипс уу? Нэрээ. Чипс ундаа. За бас наа чи бас арай. Тийм хүмүүс өгдөг гэсэн Германд амир. Яа. Энд гэхдээ яг тэгдэг хүмүүс одоо ингээд за би чамаас түр мөнгө зээлчлээ ч юм уу. Одоо цагаан вайн ингээд авч уунгууд тэр нь 3 евро 50 цент ч юм уу эсвэл ямар нэг юм 3 евро 45 цент мент байлаа гэж бодонгууд яг тэрийгээ яг таг шилжүүлдэг заяа. Бид нар бол тэгээ санаа зовоод нэг бүрэн килод явуулна штэ 3.85 байх юм бол 4гээ явуулдаг ч юм уу тий. Тэнгүүд энтхийн хүмүүс бүр яг 3.85 бол 3.85-аар нь л явуулдаг. Бүр гэж центтэй хамттанд. Энэ нас анх амар шок гэсэн. Гэтэ одоо бол яг би ингээ анзаараад тахны нөгөө нэг оюутны одоо ингээ дараагийн үе ингээд жоохон том болцсон үе дээр ингээд найзуудтайгаа гэртээ найзуудтайгаа урддаг ч юм уу тий. Ингээд манах гэртээ нэг жилдээ 2-3 удаа парти зохиодог байхгүй юу? Тэнгүүд ингээд яг ингээд сайн найзуудтайгаа урьж байгаа шээ. Тэнгүүд яг ингээд хуваагаад ажиллаа авчдаг.
чи одоо би тэгвэл салаад хий. Ингээд 3 төрлийн салаад хийн. Тэнгүүд би хоолныхоо өмнөх тэр нөгөө нэг шүлийг хий. Тэнгүүд за яг хост хийж байгаа хүн нь хавтж байсаага гол хоолоо хийгээд тэнгүүд нөгөө нэг хоолны дараа идэх чи хэрлэг зүйлээ болохоор бас нэг өөр хүн навцардаг ч юм уу тэгж ажиллаа хуваад юм билээ. Тэнгүүд мэдээж хост хийж байгаа хүн уух юм авдаг ч юм уу уух юм гэртээ авцгаа тэнгүүд хүмүүс нь эрэхтэй ер нь гэрт ингээд гар хоосон ирдгүй ер нь вайн ч юм уу пим барьцсан орч ирдэг. Тэрийг аюул нь сүүл үед айгу анзаараад байгаа хүмүүс хувааж байдаг тий. Австр ингээд гэр бүлд очиод хоол молонд орно гэрт нь үрэгдээд орно штэ. Тэнгүүд тэд нар бас ингээд за би тэгвэл тэрийг авчи тэрийг хийгээд аваад иргээ юм хаваач хийдэг амар сонь. Монгол тэгдэггүй тий. Гэтэ ирчээ хуваагаал яа гэм шүү үгүй юм уу? Үгүй бүр ингээд тэр одоо тэд нар чи ингээд хийсэн юм авцраад ирээд байгаа байхгүй гэрээсээ. Home party ч угаасаа Монгол нэг тийм амар юм биш шүү дээ. Тархсан биш. Энд болохоор арай их үт юм шүү. Тэг culture нь тэгээд арай хөгжсөн байдаг баха. За тиймээд гэхдээ монголчууд амар хүнийгээ дайлдаг үсттэй. Тэр утгаараа манаа дэр гэл тэр хамаг юм бэлтэй шүү. Энэ нас хамаг юм бэлтэж өгөх л та тий. Хамаг ма хуваагаас тэг мөнгө зөнгөний талаас үтсэн ч тэр тэгээд яд юм шүү. Энэ герман жишээн тэгээд нөгөө нэг бас найзуудаараа цуглахаар юугаа гарангуудаа хувааж мууд. Нэг нь одоо чинь хамаг юм авах юм бол тэг тэрийг бас хуваагаал тэдийг өөрөө гэж. Мөнгөний асуудал дээр нарийн. Тэг би нөгөө нэг ахиад нэг өөр хосоос би асахгүй та хоёр мөнгөө яадаг гэсэн чинь битээр ингээд мөнгнөөс олж ингээд мөнгө бол битээр ингээд харилцаанд амар чухал байдгүй. Гэхдээ битээр одоо ингээд ийм аптай тэнгүүд одоо нэг нь ингээл хүнсээ цуглуулгууд тэр ап дээр тэдэнтэй өрөг боллоо гэж оруулаад тэнгүүд бок авлаа гэж тэрэн дээр оруулангууд тэгэл сарын сүүлд тэр нь өөрөө тооцоолоод тэр хүн чамд тэдэнтэй өрөг ингээ аппликейшн бодчихдаг. Тэг тийм аппликейшн хосууд аюу хэрэгэлдэм байлээ. Тэгээд нөгөө хос нь болохоор 3 дахь хос нь болохоор тэр ер нь ингээ эднэр чинь бүр ингээд баг 7 жилээс дээш үерхсэн хосууд байгаа даахгүй бүгдээрээ хамт амьдардаг. Тэнгүүд 3 дахь хос нь болохоор яадаг вэ гэсэн чинь дундаа данстай. Өөрсдийн гэсэн данстай тустай байгаа. Гэхдээ хосын данс гэж ахиад нэг байгаа. Тэнгүүд тэр данс руугаа сар болгон 1000 евро явуулдаг. Тэнгүүд тэрүүгээрээ түрээсээ төлөөд тэгээд идэж уух юмаа төлдөг ч юм уу те. Тэгээд хэрвээ тэр нь одоо тутах юм бол ахиад дундаасаа мөнгөө хувааж явуул тийм ээ лээ. Чиний хувьд юу н ингээд хостой болоод ингээд яг найз залуутайгаа хамт амьдрах юм бол яана гэж боддгоо чам нэг тийм төсөөлөл байдгүй. Надаа яг тийм дундын данс зүгээр санагдаад байдаг шүү. Тэг яг нөгөө нэг цалингаа игээл тэндээс хамаг ма төсөөш. Гэтэ миний зүгээр бодлоор яг адилхан мөнгө хийхгүй яа тэгвэл яг адилхан мөнгө олохгүй юм чинь арай их олддог нь арай хийгээд арай бага олддог нь арай бага хийгээд тэр тэндээсээ юмнуудаа төлөө авчвал зүгээр юм бэл. Тэгээд өрцөн мөнгө нь мэдээж тэгээд өөрсдийнх нь мөнгө өөрсдөө өгсөн юм аа гэд тэндээ яаж дундынхаа юмнуудаа төлөөл тэр зүгээр санагдаад байдаг шүү. Чамд юу гэж надаас яг тэгж чаана чинь бас нэг өөр нэг хос гэдэг байхгүй тэр хоёр юм гей хос заа юу. Дэлсэн чам та хоёр санхүүгээ юу нь яаж барьдсан би чадвар амир хүмүүсээс асуултаа суугаалцаа би нөгөө нэг сүлд тааралдаад тэгээ нөгөө би ингээ подкаст хийж байгаа ингээд эний тухай ярих гэж байгаа гэд манай өнгөрсөн хагасаа өдөр хом парти басаахгүй юу. Тэгээд бүх юм хос найзуудтайгаа ураад тэгээд тэднээс ингээд асуугаад яасан гэсэн чинь тэр гей найз маань хэлж байгаа байхгүй яасан бэ гэсэн чинь би одоо ингээд яг тэдэн төгрөгийн орлого олдог нөгөө хүн маань яг чиний хэлдгээр ийм евро олдог тэнгүүд процентд хуваачдаг. Одоо ингээд энэ хүн 70% төлөх юм бол би 30% ингээд сараасаа ондоо байдаг. Сардаа өөр ахын бол тэнгүүд тэрийг ингээд бас нэг ингээд амар математикаар заяа бодож тэр одоо ажиллаа. Надад бүр ингээд тэр нэг бодлын бүр амар лайтай санагдсан зөө. Ажил дээрээ бас нэг хүснэг тийгээл нэг бэжж гэртээ бас нэг ирээ санхүүгийнхаа хүснэг тийгээд ёо өстө ядаргаа юмаа гэж бодсон ч гэсэн тэр хоёрын санаа нь айгу зүгээр санагдсан. Би одоо арай бага процентыг энэ сар төлнө нөгөөх нь их олвол арай их төлнө ч гэдэм үү те. Тэгэж яваад тэгээд яг юм сар дундын процент их юм уу тэгээд. Тэгээ яагаад гэвэл өнөө найз залуу нэмж тэнгүүд найз залуу шүнээ ээлжинд гарангууд мөнгөн жоохон ихсчихдээ шүү. Тэр мэрийг өөртөө тооцоолоод сард би ийм их мөнгө олсон тийм учраас одоо ингээд математикаараа бодоод би 80% төлөх юм чи 20% төлөх юм бэ ч юм уу. Энэ надад амар бас эрүүл санагдсан.
Харин тэгэхгүй бол тэгээд зарим асууч адилхан мөнгө хийгээд юм шиг л тас. Ялгааг нь тоодохгүйгээр чинь 1000 евро хийж байгаа юм бол тэгээд хоёулаа яг адилхан болт юм уу юм. Харин энэ хосын харилцааг надад амар нэг юм хүтэн үнэндээ болгоод одоо ингээд би чи ингээд ялангуяа энэ Европт одоо ингээд миний амар анзаараад байгаа юм хосуудын хувьд заяа амар би чи гэж үүд юм санагц. Ерөөсө бид нар гэсэн юм байхгүй. Тэгэл би чи гээл би 1000 евро төлж байгаа чи яагаад 1000 евро төлж чадахгүй гэж ч гэдэг юм уу те нэг юм амар би бинтагаа ингээ ан ман үзээд идэг юм шиг санагдсан. Гэтэ мэдээж ингээд жоох муухагаар биш ч гэсэн ер нь дотроо нэг юм тийм юм байгаад идэм санагдсан. Харин тэр бас юу н хоорондоо амар таарах хэрэгтэй хаа одоо тэр мөнгийг харах үзэл нь шинэ нэг нь тгийш амар чи яагаад надаас баг гэж чамаа чи тэгэж яриул тэгээ нөгөөтг нь тэгээ санал мал нийлэхгүй бол эн чинь бас тэгээл нөгөө нэг юуг болчихж байгаа ирээдүгөө харилцаа болчихж байгаа биш одоо тийм мөнгөн дээр санал нийлэхгүй бол Үнэ. Тэгээ бас нэг тэр нөгөө эсэж тэ нөгөө хамгийн ихний нөгөө нэг юунд хэлдэг жишээн дээр гардаг хоёр баян хос маань тэгсэн чи тэр хоёр тийм амар им чанга им хүснэгт хийдэг гэ тэрийг би сонсчод өөр нэг австри найзтай хэлээд энэ хоёр ингэдэг гэж чи мэдсэн үү гэсэн чи мэднэ гэсэн чи чи гэхдээ энийг юу гэж бодож ийн гэ би асуухгүй юу тэгсэн чи яг үнэндээ би тэгэл айгу шудраг байна л гэж бодож ийн ягаад гэвэл тэр хүүхэн өөрөө ингээд өөрийн гэсэн байртай тэг чи тэрийгэ түрээсэлдэг Тэнгүүд яг одоо ингээд ажиллахгүй байгаа тэгсэн чинь яг яагаад ажиллахгүй байгаа вэ гэсэн чи хүүхдэд төрүүлсэн заяа. Тэг хүүхдэд төрүүлээ тэгмүүдээ хүүхдэд төрүүлэнгүүтээ шууд ингээд баг цагаар 10 цагаар ажиллаад эхэлсэн. Нэг 3 сараас нь эхлэл. Тэгээд гэсэн чи найз залуудаа хэлсэн юм байл та би ингээд 8 сард ажиллаж чадахгүй нэ надаа ингээд их ажил гарахгүй юм шиг үнс чи найз залуу нь бүр ингээд амар яаж ажиллахгүй ингээд хүүхд нь хитгэн сартай байсан заяа. Тэгсэн чи яг тэр орой би тэд уулзч таарад би уулзмаар энэ та завтай байна уу гэ. Тэг яасан гэсэн чи ёо өстой манай найз залуу миний дургуг тэгж хүргээд мөргээд би баг ингээл төрөө шууд ажиллаж ах чинь 8 сард ажиллаж чадахгүй гэсэн чинь яагаад магаад гэ гайхаад гэ заяа. Тэгэд гисэн чинь тэр нь одоо мөнгөний л асуудал байгаа байхгүй юу? Тэр залуу амар мөнгөтэй. Тэгээ би өөр найзаасаа чи энийг юу гэж харж ийн гэсэн чинь. Үгүй тэр хүүхэн хичнээн ажил баг цалинтай байгаа ч гэсэн гэр бүл нь амар их мөнгөтэй. Дээрээс нь өөрийн гэсэн байраа түрээсэлдэг сар болгон мөнгө орж ирдэг. Тэгсэн ээжэж баг төлмөөрэн гэдгийг би ойлгохгүй. Хэрвээ тэр хүүхэн ямар ч мөнгөгүй байсан бол би ойлгож байна. Гэхдээ мөнгөтэй байжиж ингээд баг амар сонин заяа. Чи юу гэж харж ийн? Тэр хүүхэн төрсөн хүүхдтэй тэгсэн чи ингээд хүмүүсийн харж байгаа үзэл бодол нь хүртэл амар сонио. Хүмүүс тэгээд тэр хүүхнийг буруу гэдэг юм уу те мөнгө өгөхгүй гэсэн болохоор яг нэг ч амар буруутаагүй зүгээр л тэр хүүхэн яагаад ижлэхэн төлж болохгүй гэж өөрөө баян юм бий жиж. Одоо цараа алхын төлтөн мөнгөө 8 сар төрч чадахгүй гэсэн юм уу те тэр хүүхэн. Ажиллаж чадахгүй болохоор юу? Тэгсэн мөрчөө бас баян гэдэг байгаа штэ. Гэтэ яг хуу тэгээд ажиллахгүй яг нь цалингаасаа төлдөг байж байгаа. Тэг цалингаа олцсон юм төрж чадахгүй гэсэн мэж болно шүү дээ. Цаана мөнгөтэйс байх үг нь хамаагүй. Тэгэд дөнгөж төрчөөд ах чинь тэгээд нөхрөндөө заа гэж тэр чинь бас их нэрээ бодож үзэх хэрэгтэйстэй тэгээ шууд яагаад мөнгөхгүй чи цаана мөнгөтэйс тэгээ одоо их нэрийнхээ одоо тэр эрүүл мэнд одоо юу байдیں۔ Тэгээ тэр мэрийг бодохгүй тэгээ шууд тий надад л жоохон нөхрийнхэн буруу юм шиг санагдчихна. Хайнд би бас тэгж бодсон. Тэг хүмүүсийн яг энэ хоёр хос жоохон хоёлаа амар юм эмэгтэй амар доминант ахгүй юу? Амар нэг юм миний босс миний ирэх мэрх гэж амар ярьдаг. Тэр хоёрын жишээнүүд нь жоохон экстрем байгаад байна. Тэгвэл хамгийн нэттэй найз залуутай ч гэсэн бид нар найз шүү дээ. Тэгвэл найз залуугаас нь очиад юу сонь саунд бүх зүйл яста сайхан. Тэр найз охинтой ярангууд шал өөр юм ярьдаг заяа. Тэгэл яг юм санхүүгийн асуудал айгу хэцүү юм шүү хамаа. Харин миний бас нэг сонирхолтой санагдсан юм нэ штэ. Одоо нөгөө нэг амар нарийн гисэн штэ тий. Одоо германс тэр итгэж яшангаа. Төлөхгүй юу? Мөнгөний юуны анхны болцон дээр герман одоо австри залуу. Анхны болцон дээр яах вэ? Ер нь бол одоо миний зүгээс заяа яг би ингээд болцоонд явж исэн түүхүүдээс ярих юм бол надад тэр залуу ингээд жоохон таалагдахгүй байж тээ. Тэгэхээр би баг ингээд за нэг төлөх хандлага руугаа ороод ирэнгүүт би эхлээд өөрөө зөөгч рүүгээ хараад төлөе гэж хэлнэ. Тэнгүүт ингээд зөөгч нь харангууд би
тусдаа төлнө өөрийнхөө төлчдөг тэр залуу надад таалагдахгүй байх юм бол таалагдах юм бол би тэр залууг юу хийх хүлээнд тэгээд яг ингээд төлж ийн үл. Гэтэ хийхдээ ер нь төлдөг анхны болцоонд. Тийм үү? Аса залуу Нам уу? минийхэг бол. Гэтэ яг хуу зарим нь яг хуу яг тусдаа төлнө. Гэтэ ихэнх нь ер нь анхны болцоон дээр төлдөг байсан шүү. Тийм үү? Тэгвэл герман залуучууд шүү дээ. Ер нь бас нэг төлөхгүй хандлагатай заяа. Ер нь хувааж төлнө заяа. Гэтэ хамгийн нийттэй нь шүү дээ. Анхны болцоон дээр юудаг гэж хойлоо зүгээр гайлхаа. Oh my god, наадах чи хаастар залуучууд ч гэсэн хэлдэг. Тэг хар хүүтэн өвөл алхахыг идэдэг за. Би ингээд анх ингээд бүр ингээд гайхаа заяа. Тэр үед бүр 12 сар илүүтэй 11 сард байсан. Алхахыг гэсэн чи би юу тэт яаж яах нэг манай винт чи юм доноо гол идэв штэ. Тэр чи амар сэрүүхэн зай тэгмүүд тэрүүгээр алхахыг гэдэг би бүр яа. За үгүй. Үгүй. Чи алхах байсан уу? Үгүй. Йоо. Зүгээр бүр ингээд хоол моолнд орох үнтэй юм бас адаж кофе уул болсон шүү дээ. Кафед уулзааны кофе. Нөгөө би зүгээр нөгөө ялхааг нь яриул одоо Монгол залуучууд арай ч төлнө өстэй тийхний болцоон дээр ч юм уу. Монгол залуучууд ч угаасаа л хөөрхий хайтан төлнө гэсэн бүр ингээд толгоонд мөнгөйсэн ч төлөх юм шүү. Хүнээс зээлээ төлнө. Энэ нар тийм байхгүй. Ер нь чи 50-50 байх хэрэгтэй гэж бодож байна уу? Эсвэл залуун төлөх хэрэгтэй гэж бодож байна уу? Одоо анхны болцоон дээр үү? Ер нь бол 50-50 байсан дээр гэж бодож байна. Ихний болцоон дээр өөрийнхөөгөө ер нь төлчихье гэж бодож байна. Яа тэгвэл эрэгтэй төлөвлөчих юм бол чи нэг юм одоо ингээд нэг юм өртөө мэдрэмж аваад өртөө болсон юм шиг аваад дахиад нэг жоохон цаг өнгөрөх ёстой ч юм шиг. Тэгээ дараа нь мессеж чингүүд шууд игнордож чадахгүй юмаа төсөөлсөн гэж одоо мэдгүй нэг тийм болохоор анхны болцоогоо бол өөрөө төлчих хэрэгтэй. Тэгээд гэтээ тэр нөө алхах гэдэг дээр ярьсан штеп. 100 хавар алхах гоё идэг надад нөө кофе уугаад сууштай тэнгууд ингээд амар хүмүүс чимээтэй тэгээд амар олон хүмүүсийн дунд ингээд нарийн ширээ юм ярьж чадахгүй. Гэтэ штэ анхны болцоо юм чи нөө ямар хүн байх нь мэдэхгүй юм чи олон нийтийн газар уулзвал зүгээр гэж би бодож байна. Одоо алхах штэ. Тэ хааши хойлохнаа тэгээд чи танихгүй үнтэйгээ заяа. Хойлохнаа тэг уулын дунд алхах юм одоо ой мань дотор юу гэж та хотын төвөөр алхах юм штэ. Гэтэ олон нийтийн газар алхах юм штэ тий. Олон нийтийн газар. Гэтэ гол нь нөгөө нэг яг ууцсан чи амар сонин хүн байх юм бол тэр чин тэгээд алхахаар чин амар удаан байх шаардлагатай болчих юм шүү. Хэрэг кофе уух юм бол тэр чин заа амар хурдан дуусчихж байгаа шүү дээ. Дээтэй. Тэр утгаараа алхах бол 2 дахь болцооноос миний хувьд. Надад ихтэй алхах бол яг гоё идэг 100 хавар. Яадвал ингээд яг ингээд нэг газар орцохоор амар хүн болгон ингээд битэр яриа сонсох годж байгаа юм шиг амар эвгүй заа юм нэг энэ хоёр яг анхны болцоогоо хийж ийдаа гэх хүмүүс нэг хараад ч байгаа юм шиг. Тэрний оронд гоё дулаахан байх юм л тэгэл алхаал олон түмний газар тэг ямар ч мөнгө өрөхгүй бас амархан. За тэгээд нь шүү дээ одоо анхны болцоогоо хийлээ. Тэгэл одоо таалагдвал дахиад дараагийн болцоо хийн штэ. Тэгэл тэгсэн чинь миний нэг осон бас нэг өөр нэг сонирхолтой судалгаа заяа. Тэгсэн чинь ингэнэ. Одоо анх нөгөөний үерхэж эхлэхтэй. Яг албан ёсны харилцаа бол хүртэл хугацаа заяа official болох хүртэл одоо болцож агаад тэгсэн чинь Германд штэ 4-6 7 хоног гинэ. Яг нэгээс 1.5 сар болцсон юм биш үү? Бас тэгтээ яг жоох удаан маас тий. Харьцуулбал тэгтээ өөр газрууд ч амар хурдан. Хөөе наа чи харин ч амар хурдан байна. Чи юу яриад байгаа? Энд чин үерх хүртлээ баг хүмүүс 6 сар явдаг шүү дээ. Тийм үү? Бүр ингэж хэлдэг. За бит хоёр Canon Lernen фазе дээр байгаа гэж хэлдэг. Бит хоёр бинтаа танилцаал явж байгаа. Буддаг ч юм уу? Уу би яг Монголтай харьцуул. Азийн орнуудтай харьцуул. Монголчууд чинь тэгэл хурдталагдаад хурдан үерхэл бүр ингээд хүүхдтэй олчдөг үсттэй баг ингээд тусдаач хамт амьдарч үзээгүй юм бэ чи. Бүх юм хурдтай. Би аав дээр амьдардаг, ээж дээр амьдардаг. Чи яас аав дээр ээж дээр амьдар хойлоо хүүхдтэй олцгоо тэгээ гэл монголчууд чинь тэгдэг үсттэй. Гэтэ орчууд нөө situation шиг мэдгээд амар уддаг болсон ч юм энэ хурдан official болохгүй. Би зөв нэг сонссон юм болохоор Солонгос дээр штэ. Яг 3 болцоох шийддэг гэж сонссон.
Тэгээ 3 удаа Йоо. болсоос таалагдах юм бол за одоо хоёул хосууд аим хурдмаас тий. Тэрнтэй ирээ харьцуулсан бол 4-6 хоногт яг удаан. Гэтэ яг уу яа ингэ бодож үзсэн чинь ер нь бас удаан л юм байна. Яний хідээ нэлээд хэдэн сар болчих яг официал л тий. Чамд ямар ивэл зүгээр ээ одоо жишээлбэл яг үерхийн өмнө яг хэдэн сар болцож явж байгаад үерхүүл чамд ямар идеал санагдчих. Надад бол 3 удаа болдоод яах нь бүр бас арай л хурдан байна. Гэтэ яг уу тэгэхээр 6 сар гэдэг чинь тэгээд жоо удаан юм биш үү? Надад л 6 сар хамгийн Болох уу? максимал. Максимал ер нь бас- максимум 3-6 тий. сар. Тийм. Надаас тэр нь зүгээр санагдчих. Тэгэл шууд үерхчих юм бол тэг таалагдахгүй л яг 3 Харин сарын тийм. дараа. Гэтэ 6 сараас их үжиж бит хоёр одоо хүртэл би ингээ таньж мэдчихээг яваадах юм сайн шин. Хөөе тэгээ энд заяа бас амар инээдтэй. Шууд ингээд одоо ингээд бүр үерхсэн байгаа штэ. Одоо ингээд 27, 28, 27-аас дээш насны осод түүнтэй хамт амьдрахгүй 3-4 жил явж байгаа хамт амьдрд юм байлээ. Нэрээ бас тийм шүү. Тийм байдаг. Тэгээд яг мэдээж ингээд одоо ингээд өөр хотод байдаг ч юм уу. Тэгвэл одоо угаасаа ойлгомжтой шүү дээ. Тэнгүүд хоёулаа яг хоёр өөр газар байгаад байгаа хэрнээ амар тусдаа хамт амьдрна гэдг нь тэдний хувьд бүр ингээд баг ингээд амар том шийдвэр баг гэрлэх гээд байгаа маа шин. Гэтэ яг баг эднэрийн хувьд том л юм байна л та бодоодсэн чинь. Харин тэгээд угаасаа нөгөө хамт амьдарчаад бас нэлээд удаан хамт амьдарч байгаа гэрэлт үүстэй тий. Хүй гэрэл ингээд тэгсэн чинь энэ чи ийм анзаарсан уу? Би сүүлийн үед ингээд хүмүүсээс ийм нэг ийм сони юм анзаараад байгаа заяа. Сонирм хин ашиг Европ хүмүүсээс ингээд гэрэл одоо орчин үеийн Европ хүүхнүүд залуучууд юу нээр гэрлийн одоо нэг юм эсрэг ч юм уу юу заавал гэрэл ясгүй штэ гэж юу нээр боддог болсон штэ. Гэрлэх нэг албатай биш зүгээр ингээл партнер байгаа л явал зүгээр те тэгэл партнер байж байгаа л хүүхдтэй болно. Гэрлэлт гэдэг бол зөвхөн цаас штэ ч юм уу те. Ялангуяа эндхийн хүүхнүүдэнд амар нэг тийм одоо амар ерөөсө баг би ингээд одоо өөрийнхөө үеийн хүүхнүүд дээр очингууд би гэрлэхийг хүсдэг гэл тэнгууд баг ингээд чи яхаа бүгдээр үгүй гэж хэлдэг за. Тэнгууд ингээд гэрсэн гингүүд одоо гэрлэх хүсэлтэй нэгнийгээ жоохон сонин хараастай зөө. Яа чи ингээд гэрлэхийг хүсээд байгаа юм уу те амар чам тийм анзаарчихсан одоо ингээд Юу анзаарчихсан. Ер нь тэдэн штэ уусаа гэрлэх нэг чухал биш гэж үздэг заа Европод. Тэгээ миний бас нэг болсон өөр судал заа юу. Гэрэлтийн нас гээд тэн дээр дундаж нас нь штэ. Герман эмэгтэйчүүд нь 31-32 гинэ. Тэгээ эрэгтэйчүүд нь 33-аас 34. Австри эмэгтэйчүүд болохоор 31, эрэгтэйчүүд нь 33, 34 гинэ. Яг 30 гараад ер нь гэршүүл. Харин тийм нэг юм гэрлэхийг хүсэж байгаа нэгнийгээ амар ингээд бараг гайхаж хараад байгаа юм шүү. Чи бараг юу хүсээд байгаа нь тий. Орчин үед мөрдгээд чи энэ тухай яг юу гэж бодож чинь чи яг өөрөө гэрлэхийг хүсдэг төрлийн хүн үү? Үгүй юу? Ер нь чиний хувьд яг ямар Гэтэ ер нь тэгээд Монгол хүнийхээ хувьд бол тухал гэж бодож штеп. Монголчин дээр гэрс чухал гэдэг үстэй. Тийм үгүй юу? Тэг ер нь тэгээд би энтэйгээ яг сайн зохицоо тэгээ би эндээ одоо хамт одоо ирээдүгөө харж байгаа юм бол яагаад гэрэл болохгүй гэж тэгээ хамтдаа одоо юугаа бүтээн гэсэн үгтэй амьдралаа. Зүгээр гэрэлтийн цаанад тэр нөгөө юуг яахгүйгээд идэм үү одоо амар том нөгөө нэг хариуцлага бусдаа тэгээ би энд одоо өгч байгаа амлалт юм уу. Тэр мэрийн хитрхи хариуцлагатай гэж бодоод юм уу? Яагаад чи ер нь гэрлэхгүй гэж бодож байна хүмүүс? Яагаад гэрлэхгүй вэ гэдэг нь хамгийн ойлгомжтой заяа. Тэг би асуухгүй юу? Би ингээ гайхаад заяа. Манай Монголд заяа ингээ гэрлэн гэдэг чинь бүр ингээ цаанаасаа ингээ бид нар ингээд мөнгөний төлөө гэрэлтгүй. Яагаад гэвэл манай монголчин саяхнаас л ардчлалтай басан. Ардчлал гараад окей нэг жоохон хөрөнгөтэй хүмүүс бий болж байгаа шүү дээ. Бизнес хийгээд ч юм уу те. Яг тэрнээс өмнөхөн одоо биднэрт угаасаа яг үнийг гэхэд ядуу уус мөнгө төгрөг байгаагүй бид нар хизээч мөнгнөөс олж гэрэлтгүй. Зөвхөн яг амар яг хайраас л олж гэрэлтэн шүү дээ. Монголд бүр даан ялангуяа. Тэгэнгүүт энд одоо ингээ Европт Германд ямар эдийн мэдгүй нь Европт бол яг гээд хүмүүс гэрлэлт гэдгийг одоо эмэгтэй хүний талаасаа ч юм уу айгу тий Австрид одоо ингээд эмэгтэй хүний талаасаа ч юм уу эрэгтэй хүний талаасаа аюулгүй байдлаас олж гэрлэж гин гэж хардсан байлээ.
Тэнгүүд одоо жишээлбэл нөхөр нь нас бардаг ч юм уу те. Тэнгүүд ихнэр нь тэтгэврийг авдаг. Тэгээд одоо ингээл амар олон одоо гэрэлчих юм бол нэг нь нас барчих юм бол амар олон давуу талуудтай. Нэгийнхаа амьдралыг тэгэж нөгөө баталгаажуулна. Тэгээд мэдээж жишээлбэл ямар нэгэн байдлаар онцгүйгээр салж малах юм бол бас яах вэ мах вэ гэж гэрэлсэн байх юм бол яг арай илүү ашигтай. Тэг ялангуяа ер нь бол энэ Европчин ер нь одоо ингээ хөрөнгөтэй ер нь хідэн үе удмаараа ингээд мөнгөтэй байсан улсууд байгаа учраас одоо ингээд өв хөрөнгийн эрхийг одоо монголоор юу гэх юм. За ямар ч гэсэн энд ингээд амар угаасаа хүмүүс бүр ингээд генерашнээрээ мөнгөтэй байгаад үдцсэн болохоор яг хүн өгсөний дараа яах вэ гэдг нь амар чухал. Тэнгүүд яг тэн дээр ингээд гарч ирдэг. Тэнгүүд энэ хүмүүсийн бодол нь зүгээр л гэрэлтийг амар аюулгүй байдал. Энэ надтай мөнгнөөс олж тэг аюулгүй байдлаас олж гэрлэх гээд байгаа юм байна гэж ихэнх нь хардсан байлээ. Тэг ингээд надаас зөрүүлж асууж байгаагүй чи яг тэгээ яагаад гэрлэх гээд байгаа. Чи чам тэгэл аюулгүй байдал хэрэггүй мэрэггүй ийм чамд хамаагүй гэж чи тэгвэл ягаад зөвхөн цааснаас олж гэрлэх гээд байгаа юм гэдэг ч юм ингээ шууд ийм өөр гэгн аргумент гаргаж ирж байгаа байхгүй юу. Тэнгүүд чи тэн дээр одоо юу гэж хариулах байсан бэ? Үгүй ингээ манай Монгол яг чиний хариулт юу авах байсан бэ? Тэгээд яг миний сая хариулсан шиг ягаад тэгээд хамтдаа ирээдүйн харж байгаа бол хамтдаа ингээд одоо гэрлээд нэг амьдралыг одоо бүтээж болохгүй гэж. Гэтэ бас манай Монгол хийж болох энэ жоохон culture-ны ялгаа гарч ирж чиж магадгүй л. Чи тэгээ хэлэхгүй юу Монгол тэгээж би энтэй хайрт болохоор иршээс тэгээж гоё ирээдүгөө хамт бүтээдэг гэж. Харин тийм би яг тэгж хэлсэн аахгүй гэсэн чинь. Үгүй тэгээ ирээдүгөө гэрлэхгүйгээр ч хамт бүтээж болол болчихлоо шүү дээ тэгсэн заяа. Заавал ингээд гэрлэх бүр ингээд над руу бүр ингээд би бүр ингээд за уучлаарай ингээ бод. За гэрлэх хүсэлтэй миний буруу юм аа шүү. Үгүй тэгээд окей ингээд гоё хамт ингээл үерхэл хамт амьдрал гоё байж гэн тэгэл амьдралаа та хоёр ингээл харж л байна. Тэгээд заавал ягаа гэрлэх гээд байгаа гэж. Тэг би ингэсэн аахгүй. Заавал тэр цаасгүй гэрэлсэн гэрлээгүү та хоёр хамтдаа тэгэл яг амьдралаа бүтээж олно шүү дээ ч гэдэг юм бүү тий. Чи энэ үед юу гэж хариулах байсан бэ? Хамт ингээд амьдраад гэд болно гэсэн шүү дээ. Гэтэ гэрлэх юм бол яа ингээд нэг гэрт орж байгаа гэсэн утгаараа яг нэг арай нэг хариуцлага өндөртөж байх юм уу? Яг бол дараа нь наад хүмүүс эсвэл ингэж бодож байгаа нь одоо гэрлэх шаардлагагүй. Тэгтээ яг гол нь гэрлэлтэй дараа салж малвал тэгэл бас бөөн асуудал шүү дээ тий. Тэгээд эсвэл тийг мэдээж ямар сална гэж бодож гэрлэж байгаа ш. Тэгэхэд наад хүмүүс хэрэг гэрлэхгүйгээр хамт амьдрал тэгээд салаад явбал тэгэл ямар ч үгүй байгаас тий. Чи явахад амарх. Харин тий. Тэг бүр ингээ амар юм одоодоо ингээд гоё амьдралаа ингээд юу яаж чадахгүй. За ямар нэг юм болохоо байх юм бол энэ яг яах гэдэг. Надаа ингээд тэр амьдралыг үзэж байгаа үзэл нь яг нэг талаараа ингээд окей тэр хүү дараагийнхаа ашигмыг харж ийн. Гэхдээ нөгөө талаараа амар гонхтой санагцсан. Харин тий. За яг хөө тэгээд хувийн үзэл бодол юм да. Тэг гэрэлмээргүй бол яг өөртөө адилхан гэрэлмээргүй хүн болоо тэгээд гэрлэхгүй явж болно шүү дээ. Гэтэ яг тэн дээр бас зарим хүмүүс өөрөө гэрлэх хүсэхгүй юм ш. Тэгээд гэрлэх хүсдэг хүнтэй тэгээд тэрнээс бас буун асуудал болно шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэл анхнаасаа яг ярилцах хэрэгтэй чи юм шиг яг юу хүсэж юм гээл. За миний авсан судалгаа болохоор ингэнэ Германд болохоор 19 оны судалгаа юм л да. Бүх нөгөөний одоо гэрлэх насанд хүрсэн хүмүүсийн 51% нь л гэрэлсэн байсан гинэ. Тэгэхээр яг 50 яг талан л гэрэлсэн юм байна заяа. Германд. Тэгсэн чинь Австрид болохоор 24 онд болохоор бас 48.7% гэрэлсэн. Бэж 50 гэршээ. Тэр 50 та нар муу хүмүүс ээ. Та нар ястай муу хүмүүс ээ наа юм уу га тий. Гэтэ яг хөө одоо тэдний гэрлэмээр агаад тэдний үзэл бод. Миний яг тий одоо ажил дээр ч юм уу одоо ойр хавийн герман хүмүүсийг хараад тахаар гэрлээгүү заяа. Одоо бүр 30 гарцаа 30-д хүрсэн ч юм уу. Тэгээ гэрлээгүү мөртлөө ингээд нөгөө хамт амьдэрдэг. Тэгсэн мөртлөө ерөөс хөөгдтэй болох бодол. Тим хүмүүс амир хөдөр шин. Нэг ороод харин ийм хариуцлага хүлээх яг тэр би хүүхдтэй болохыг хүсдэг хүмүүсийг жоохон хариуцлага хүлээх дуруу одоо хүсэхгүй. Яг энэ амьдралтаараа л гоё жаргаж байгаа л дуусгая гэж бодд юм санагдсан шин. Уу яг уу гэтээ яг би хүүхдтэй болохгүй хүмүүсийг яг жоохон ойлгож байна заяа. Яг бол би бас заавал хүмүүс хүүхдтэй болох шаардлагагүй гэж боддог. Яг уу
зарим хүмүүс хүүхдтэй болох хүсдэг хүмүүс одоо хариуцлага бэлэн байна шүү дээ. Гэтэ тэр хүмүүс болохоор би тийм том хариуцлага хүлээж чадахгүй болохоор хүүхдтэй болохгүйгаа шийдсэн гэдэг нь бас амар хариуцлагатай шийдвэр багахгүй тэр хүмүүсийн хувьд. Хэрэв өөрөө тэг бэлэн биш ээжиж хүүхд гаргаад тэр хүүхдээ тэгээд сайн өсгөж чадахгүй тэг яг гэж хүүхдтэй болох юм. Тийм болохоор тэгж угаасаа өөрөө бэлэн биш гэж бодож болохгүй байсан нэр гэж би бодож байна. Тэгээд заавал хүүхдтэй болох шаардлагагүй ш гэж юм. Европ анх хүйчи бүр надад хамгийн анх Европ дээрээ удаагүй байхдаа л ярьдаг шүү дээ. Хүүхдтэй болохыг хүсдэггүй гэсэн. Би бүр гайхаад зүгээр анх удаа заяа бүр ингээд сайн найзаасаа Монгол хүнээс хүүхдтэй болмооргүй юм бэд юм бахтаа гэж би чанаас авч сонсчихсон. Би яг шокнд орсон болохгүй гэж бодчихсон л доо. Гэтэ одоо яг жоохон open to possibilities заяа. Гэтэ тэр үед яг чам тэгэж хэлж байхдаа би ерөөсө болохгүй гэж бодчихсон. Яагаад? Гүн тэгээд угаасаа нодоо юм ирч. Гэтэ яг өөрийгөө л яг бас бодмоор санагдсан л та. Одоо хүүхдээ болох ч мэдээж яг гоё л та. Гэтэ тэгээд бүх амьдралаа тэр хүүхдэд л зориулж байгаа сте бүх мөнгө миний бүх амьдрал тэр хүүхд төрснөөс хойш би ингээм амьдралгүй болчихж байгаа байхгүй. Зөвхөн тэр тэгээд би ингээд хүүхдлээ л одоо хүүхдээ л бодно гэсэн үстэй. Тэгээд тэр нь одоо би бас өөрийнхөө амьдралаараа бэлдэрмаар нь штэ. Тэгэж лоцсон. Тэгээ одоо тэгвэл яагаад арай илүү за окей бэж болох юм гэж боддог одоо яагаад тийж бодсон гэхээр за гэтээ яг хөө тэр хүүхдийн л одоо бүх амьдралаа зориулж байгаа ч гэсэн юм ярьж байна. Тэгээд яг өөрөө бас тэгээд бас аж аргалтай байж болно шүү дээ хүүхдтэй болчоод нэг тийм гоё ингээд нэг одоо нэг хашуун дулаан гэр бүл гэлт байдаг шүү дээ. Тийм бас нэг бодлын бас гоё л та нэг бодлын. Тэгээд ялангуяа тэр хөвшөрч чинь тэгээл хүүхд мөхтдээ ганцаараа бас хөвшрөл. Би сайд юм шүү. Ааха. Би бол угаасаа амар хүүхдтэй болохыг хүсдэг байна. Тийм. Гэтэ яг бас байж болох юм гэж бодсон л доо. Намайг гэтээ гайхшруулсан. Манай найз. Тухай би бүр гайхаа. Гэхдээ манай герман найзууд бүгд хүүхдтэй болохгүй гэж ирдэг шүү дээ. Эмэгтэй найзууд. Тэг би бас яагаад бас тэгж яа эмэгтэй хүмүүс бас амар хүүхдтэй болохгүй гэж шийддэг юм шиг шүү дээ. Ер нь одоо барууны орнуудад яагаад хүүхдтэй болох чинь бас эмэгтэй хүний юунд чинь амар хэцүү шүү дээ. Одоо би сэтгэл бүх юмд амар хэцүү. Тэр мөрнээс бас амар яагаад би яагаад заавал ингэж амар сафер хийх хэрэгтэй ингээл. Тэг ялангуяа тэг ирчүүд нь тэгээд ингэж амар нэттэй заяа. Ирчтэйчүүд ингэдэг гинэ. Зүгээр хүмүүс ингээд ийм хөрхөн хотоо болохыг хүсдэг шиг эрэгтэй хүмүүс хүүхдтэй болохыг хүсдэг. Яа тэр тэтэр юусоо ямар ч одоо юу мэрийн тэр бүх ингээд эмэгтэй хүний тулж байгаа тэр бүх одоо юунуудыг адилхан тулж чадахгүй шүү дээ. Эрэгтэй хүмүүс болохоор ер нь дандаа хүүхдтэй болохыг хүсдэг гинэ ер нь. Тэгээ ер нь яг хүүхдтэй болохыг хүсэхгүй байгаа хүмүүс нь эмэгтэй чинь. Яг тэр бүх нөө процесс тэр хэцүү процессыг давж тоглоно за эмэгтэй болохоор. Энд бас манай найзууд одоо ер нь ишнээсээ хүүхдтэй болоод ер нь шилж байгаа заяа. Тэгээд энэ жил чинь бараг 3 хүүхэд төрсөн найзууд дундаас тэнгүүд яг нөө үл хитэн зүрсүү төрсөн 32-тай 32 моёртой хүмүүс. Яг 30 гараас хүүхэдтэй болж байна тий. Тэнгүүд бүр ингээд амар удаа үерхсэн хосууд байгаа хгүй. Тэгэл очоод хөөе за та хоёр яаж ийн гэж асууж штэ нөгөө хэдээсээ. Тэнгүүд яг чинийснэр ирчүүд нь нөгөө найз охин руугаа ингээд гөлх шиг хардаг за. Харин би бол балмаар л идэг. Гэтэ би найз охиноо толохгүй. Яг нь би бол ингээд бүх юмд open би яасан ч болно. Тэнгүүд найз охтууд нь юу ингээд жоох ингээд юу чи юу яриад байгаа юм шууд нүдэрэ тэгдэг за. Тэгэл тэнгүүд найз охин дээр нь очилаа чи хүүхдтэй болох гэсэн би хүүхдтэй болохыг хүсдэггүй ч юм уу те. Тэгэл чиний хэлдгээр ингээд амар их бодлон зүйлийг нөгөө нэг эмэгтэй болохоор надаа би яг хүүхдтэй болж болно гэхдээ би найз залууга яг ингээд байна гэр харж чадахгүй гэсэн. Та бас ирээд гарч чинь тий. Тэр хоёр бүр үерх 14 настайгаас хойш үерхэж эхэлсэн. Одоо хоёулаа 35-тай. Тэгээд бүр хар багаасаа үерхсэн цайд тэгчээд тэр хүүхэн ингээд би яг хүүхдтэй болж олно гэтээ найз залууга ааваар төсөөлж чадахгүй гэсэн сонирн байгаа. Тэгээд одоо яах юм? Хамт байна. Амар хайртай. Гэтээ ингээд яг бигт амар сонио.
амар сонин үзэл бодол гарч ирсэн за. Амар хайртай тэгснээ аав болоход хангалттай хүн биш гэж үздэг. Жохон тиймэрхүү юм ярьсан заяа. Ямар сони. Сонин байгаа. Гэтэ найз залуу нь угаасаа тийм. Тохоо юу юм уу те иммачур юм. Үгүй ер нь бол ухаантайгийн хувьд бол ухаантай гэхдээ нэг юм хариуцлах хүлээдгүй нэг юм залуучууд эдэн штэ. Зөвхөн өнөөдрөөрөө амьдардаг. Ингээл нэг мөнгө төгрөг цуглуулъя гэж бодсон чинь байхгүй. Дараагийн төлөвлөгөө карьер марьерч гэж нэг бододгүй. Тимхүү төрлийн залуу байхгүй. Тэгээ аав болохгүй ингэж харж байгаа юм бол тэгээд яаж тэгээд хамт байх ч юм бол надад тэр амар сонь санагдаж байна. Би сонсчод амар гайхсан. Тэгээд окей. Тэгэхээр тэр хүүхэн найз залуудаа сэтгэл хангалуун босч идэг юм шиг. Мэдхгүй. Чи юу гэж хариуцлага хүлээх чадваргүй юм шиг харж байгаа юм шүү. Ааха. Би бол хүүхдтэй болж чадна гэхдээ манай найз залуу хөр болж чадахгүй хэрч. Тэгээд тийм удаа хамт ачаад тий сарч чадахгүй байгаа юм уу? Мэдгүй надад сайн би ирээдүйгүй сас гэж. Наа. Тэгж мэгэл. Сонин үнцэг гарч ирнэ энэ хүмүүсээс. Би гайхаар заа гэл тэгэл ингээл найз залууг нь харангууд ч одоо ингээл 30 эдтэй 33 муруутай л үү те. Тэнгүүд ингээл модонд орж байгаа бүх пүүзнүүдийг бараг ингээл бүгдийг хаваал өмсөд идэх займар юм. Тий би бүр ингээд үрэл яваад идэв биш үү тийм мөнгө. Тийм ингээд гоё хувцсанд амар мөнгө өрдөг за. Тэг ингээд би ингээд бодоод окей ингээд те 20 хэдхэн настай байсан бол одоо хамаа алга тий 20 ч юм уу. Тэгэхэд ингээд чиний гоё гуталтай ээж болно. Гэтэ ингээд заавал ингээд бүх модонд орж байгаа гутлыг авч өмсөх шаардлагагүй үсттэй. Тэрнийхээ орнод мөнгө хадгалдаг ч юм уу. Би хүний санхүүгийн асуудал байв дотроо. Би үргээд тэр яа ингээд мөнгө хадгалаад эсвэл би одоо хитрхи европчтаад байгаа юм болов мөнгө хадгалгээд. Чи юу гэж бодсон чинь европчсан биш наад чи юу амар юу л universal хууль гэж бодож байна. Ер нь яаж ч утсан мөнгө хадгалах хэрэгтэй. Наад залуу чинь жоох хэцүү юм байна. Арай тийд өөрчлөгдөн гэж бодог үлээ да болов. Үгүй өөрчлөгдөхгүй гэдгийг бүр мэдж байгаа болохоор тий хүүхдтэй олчих юм бол битэрийн харилцаа одооных шиг байж чадахгүй гэж бас ярьсан гэдэг юм. Хүүхэд битэрийн харилцааг эвдэлчих юм шиг санагдсан гэсэн. Бас сонирхолтой л юм байна. Эднэр гэхдээ амар сонио харж байгаа. Бид хоёулынгийнх нь харж байгаа өнцөг одоо ингээл чи ярьсан шүү дээ хүүхэд гарч ирвэл ингээл гоё халуун дулаан гэр бүл мүл гэсэн чинь тэр хүүхний харж байгаа өнцөг битэрийн харилцааг муухай олох чинь гэж харж мараад бүр ингээ амар өөр үзэл бодол агаад. Аха. Тийм ээ. Бүр ингээ манай монголчуудын бодож байгааг бодоод байгаа аахгүй. Би бүр ингээ соёлын шоконд ороод яваад байдаг за энэ хүмүүстэй яриагийн сонсдог хүүш энэ хүмүүсчтэй ямар өөр боддtiin бэ гэл. Инээдтэй өнцгүүд гарч ирнэ. Тэгтээ яг хуу тэгээд зарим хүмүүстэй нөө хүүхдгүй болохоо шийдсэн хүмүүс тэд нар чинь нөгөө ингэж нэрлэдэг юм л dink тэр юу гэсэн үг гэж dual income no kids тэгээд dink хосуудаж ярьдаг гинэ. Тэр нь болохоор хоёулаа ингээ ажил хийх мөнгө олдог. Тэг хүүхдгүй тэгэхээр чи амар хөнгөтэй гэсэн үг шүү дээ. Хүүхд чинь бас амар их мөнгө авнаа. Тэр чинь бас нэг юу юм бэлээ шүү дээ. Нөгөө хүүхдгүй болох шийдсэн хүмүүсийн нэг нөгөө reason болохоор амар их одоо санхүүгийн асуудал. Би бол өөрийгөө яа гэж ижүүн хүүхдтэй тэгж бас бодоод хүүхдгүй болох шийдсэн хүмүүс заяа. Тэгээд дийнхүүд болохоор санхүүгийн амар юутай их чөлөө байгаа. Гэхдээ хүүхдгүй болох шийдсэн. Тэгээд тийм болохоор нөгөө бүх мөнгөө ингээд зөвхөн өөртөндөө зориулаад ингээд иш тийшээ байж шал тэгэж амар гоё амьдэрдэг тийм асууд. Тэгж ярьдаг хүмүүс би дийнх болох хүсдэг хүмүүстэй. Йоо цаа. Сонирхолтой шээ. Аха. Тийм бас бодолтой хүмүүс байна. Тэгэл мэдгүй мөнгө гэд ярангууд амар нэг юм яг хосын хооронд анханасаа айгуусан ярилцах хэрэгтэй ч юм шиг те ер нь ёстой. Яг ингээд би ийм төгрөг, ийм евро одоо ийм төгрөг евро энэ хоёроос солиодох ийм цалинтай байна. Би ийм цалинтай гэдгийг шууд ойлгомжтойгоор хэлээ. Тэрчээд үү? Үгүй бүр ингээд үехэд тий одоо ингээд хамт амьдрах үедээ шийдвэр гарангууд за бид тээр ингээд хамт амьдрахыг хүсэж байна гэх үедээ шууд ярилцах хэрэгтэй мөнгөнийхөө асуудлыг тэгэж бодчих. Чи юу гэж бодож байна? Харин тийм ер нь хамт амьдраад одоо хамтын гэртээ угаасаа болохоор ч ялцчихгүй тэгж мөнгө гарна штий. Тэгээд тийм мэдээж яаж утсан сайн ярилцчихэж төлнө штий. Гэтэ
Нөгөөнийг одоо нөгөө эртний бүх юмыг төлөх ёстой гэж боддог. Одоо тийм бас эмгтээчэд ихтэй тэр юу гэж ядчих чинь. Тэр яг ястай айгу хэцүү бодол заяа. Тэр эмэгтэй тэр мөнгийг төлүүлээд өөрөө айгу гоё мэдрэмж авч байгаа бол окей гэж би боддог. Тэнгүүд одоо миний хувьд бол би бүр амар юм надад миний дотор ийм сонир мэдрэмж байгаад байдаг байхгүй. Энийг би одоо хүүхэд наснаас хин нэгнээс хаа нэгнээс мэдхгүй ямар нэг юм харсан юм уу үзсэн юм уу би өөрөөсөө энийг хаанаас олсноо мэдэхгүй байгаа. Ингээд надаа ингээд эрэгтэй хүн миний төлөөд ингээд жоохон мөнгө гаргаал эхлэн штэ. Тэнгүүд би яагаад ч юм автоматар өөрийгөө амар жижигнэр мэдрээд идэг. Ингээд нэг юм амар юм ямар ч юм чадвар чадамжгүй юм эмхтэй шиг өөрийгөө тийм мэдрэмж надад би аваад идэг. Тэр эрэхтэй надад тийм мэдрэмж өгөхгүй байгаа ч гэсэн зүгээр автоматар ингээд тэр хүн зүгээрээ ингээд те би ингээд те чиний эний чинь төлөй тэрийг чинь төлөй ч юм уу те зүгээр штэ мүгээр штэ гэл тийм яг ганц 2 удаа л окей те баярлаа. Гэтэ ингээд тэгэнгүүт ингээд яг ингээд амар юм нэг юм одоо шлехтс гэвсэн гэхийг монголоор юу гэх вэ? Тийм өртөө юм шиг мэдрэмж. Буруутай юм шиг мэдрэмж. Тэнгүүд тэр хүний төлөө нэг юм хийх ёстой ч юм шиг заяа. Тэгэд энэ мэдрэмж намайг амар зовоогоод идэг. Юу гэж бодож чинь? Би ч гэсэн тийж чадахгүй байх. Хамгийн мод төлөөд. Угаасаа тий адилхан ажил хийгээс цалин адилхан мөнгө олж байгаа юм чи яагаад ихтэй хамгийн мод төлөх ёстой. Тэг угаасаа тий төлөөд яалтчгууд нэг хүн хамгийн төлөхөөр тэгээ бас яг нэг юм өртөө олсон юм мэдрэмж одоо яасаа авдаг. Тэгэл Чи яас тийм мэдрэмж авах. Окей. Бэсэ чиний хэлдэг шиг би одоо өөрөөс мөнгө гаргаж чадчих. Би одоо өөрийнхөө хоол идэж чадчих. Яагаад тий яагаад мэдлээ хамгийн их би чадахгүй чадамжгүй ч юм шиг бас тийм мэдрэмж авдаг. Окей. Би энэ дээр бүр амар ингээд өөрөө за окей баярлалаа гэж хэлснийхаа дараа дотроо бүр шаналлаа. Йоо би өөрөө төлж чадах лээсэн штэ гэд тийм мэдгүй нэг юм сонин мэдрэмж байгаад байдаг. Тэр бас хүн болгонд бас байж зарим ус байдаг юм ээ чийтэртэй гэх шиг. Яг хаяа дааш гоё л тоо. Гэтэ тэгээ баян даах зэрэг чадахгүй. Тэнгүүд би зарим тийм эмэгтэйчүүдэд татаархдаг амар их тийм амар үзэл бодолтой. Юу түрээсээ хувааж төлнө түрээс юу ч хувааж төлж идэв ч юм уу те. Бүр ингээд тэр эмэгтэйчүүдийн хувьд хамт хувааж түрээс төлнө гэдэг нь бол бүр нөөгүй байгаад байгаа байхгүй. Тэр East Europe эмэгтэйчүүд ч тийм биш үү те. Тийм гэсэн чинь ер нь эртний хамгийн мод төсөхтэй гэж боддог. Одоо Орс тэр нөгөө тийм. Орсод бол бүр экстрим. Бүх юмын төлөстэй. Би нэрээ юу сонссон гэж нэг хятад найзтайгаа ярьжсэн чи надад ингэж хэлсэн зав. Одоо Орос, Украин хүүхнүүд амар ингээд хятад залуучуудыг ийм халамжтай мөнгөтэйг мэдсэн гэсэн. Амар халамж сайтай гэж аахгүй яг хөөрхөн амьд тэр ингээд надаа мөнгөтэй гэж хэлэхгүй зэрэг амар халамж сайтай гэдгийг мэдсэн гэд тэнгүүд одоо ингээд яг юм тийм Орос, Украин хүүхнүүд амар юм нөгөө хятад хүмүүстэй сууж байгаа гэсэн. Тэнгүүд хятадууд ч одоо ингээд амар нөгөө их нэртэй болоход хэцүү байдаг гэж ярьсан шүү дээ. Тэнгүүд ингээд амар гоё юм шармаар үстэй блонд хүүхэнтэй одоо ингээд суучмал мэдээж хятад хүүхэнтэйгээ суусан ч ер нь нэг тийм их нэрээ ажил хийлгэдэггүй амар ихсүүлдэг шүү дээ. Тэнгүүд Оросууд одоо амар гэрэлж байгаа гэсэн хятадуудтай. Нэрээ тийм үү. Тэгвэл таарсан л юм байна те. Угаасаа хятад ихтэйчүүч яадаг гэдэгтэй угаасаа амар ажил хийх шаардлагагүй тэгэл хүмүүцэнгөөвөл тийм биш үү. Тэгсэн чи тэрийг одоо манай анаа нэр мэдсэн гэсэн. Гэхдээ би тэр анаа нарт атаарах чи нөө ингээд амар гоё. Ерөөсөө л чи миний төлөө төлөх ёстой гэдэг яаш буруу мэдрэмж авахгүй те. Нэг бодлоо аяга амар амьдрал юм шиг. Харин өссөн одоо Орс ч тэгэл итгэж миний сонсноор амар охтуудаа амар их зүсгдэг гэдэгсэн шүү дээ Орсууд. Амар ихчлүүлж бүх юм авч өгвөл. Тэгэхээр за би яг бүх юм одоо надаа ингээд би бүгдийг хүртэх стандартаа яг тэгэж бодож өстэй шүү дээ. Нэрээ би. Тэгээд яг тэгэж өсвөл бүгдээрээ одоо ирчүүд ялангуяа тий хамгийн минь тэгээд миний сонсон юм дээр юу мөнгө хүртэл төлдөг одоо Орс залуучууд одоо гоо сайхан майхан хумс ус ч юу эдийн бүгдийг төлдөг бас ирж явах та. Йоо. Заац.
Гэхдээ чи ингээд юу гэж боддог ингээл баян ингээл сар болгон хумсаа янзлуулаад гэхдээ яг Монголд хямдхан л та гэхдээ ингээд Европт ингээл хумсаа янзлуулаад амар өмтэй. Тэнгүүд ингээд би бүр сүүлийн үед амар ингээд бодоод заяа. Хумсаа янзлуулж яхаар энэ одоо мөнгөө тэр мөнгөө цуглуулбал жилд хэд болох уу гэж тооцоолж бодож заяа. Бүр сүүлийн үед амар тийм боддог болсон байлээ. Яг ингээд мөнгөтэй амар эсвэл би эрүүл хайрцаг сурч байгаа юм санагдсан би өөрөө. Анх ингээд амар ингээд нүг өмнө нь ингээд аав ээжээсээ салаал энд ирээл тэ амар зөөгч мөгчгээл гинт мөнгө олол мөнгөтэй харьцаж чаддаггүйсэн юм шүү. Бараг ингээд сээлгээл юм харангуй зүгээр таарсан таарахгүй хамаагүй авчдаг. Би ч миний бос хийдэг байсан юм хямдхан юмуд амар авчдаг тий. Үгүй ямар юм хямдхан. Тэгэл тэрэн дээр байж байгаа л муудаал. Тэр мөнгө нэг угаагаал муудна. Тэгэл бүр тэд амар сонь юм аав зүгээр л ингээд мөнгөө үрэх ёстой юм шиг. Тэгэл ингээд ерөөсөө мөнгөтэй эрүүл харилцаатай байгаагүй би ер нь одоо амар ойлгоод байгаа. Тэгмээд одоо ингээд харж байгаа мөнгөтэй харьцаа маань арай эрүүл хэвчээ санагдсан. Ер нь худалдаа авалт хийхдээ бодоод за нэг авал чанартай юм авъя. Энийг тэ ингээд амар basic чанартай юм аваад хид юм дээр сольж өмсөх ч юм уу те. Тэгэл хумсаа янзлуулж чагаар тэр мөнгөө цуглуулад тэнгүүдээ эсвэл тэрүүгээр хувьцаа авах хэрэгтэй юм биш үү ч юм уу те. Өчиг нэр хувьцаа авдаггүй. Би юу авдсан шүү. Аль ямар хувьцаа авдیں۔ Одоо ETF гэдэг шүү дээ. Ахаа тэрийн мөнгөө сайн. Чи тэгээ сар болгон явуулдаггүй эсвэл би нэг хэсэг сар болгоо хийдэг байсан. Одоо хийхгүй л байгаа л да. Тэгэд он гаргаад буцаа хийдэг болсон гэж бодож байна. Тэгээ сард ер нь хэдийг хийх үү? Би яг сард 200. Нэг хэсэг хийж байгаа. Тэгээд зуны нөгөө ишээ тишээ аялал зугаалах хийгээд хийхээ болсон. Одоо хийж эхлэв ш. Одоо шинжил минжил гээд бас жоохон мөнгө хэрэг болоод байна. Үдээ чи тэрийнхаа юуг яаж мэддгүйс яг амар олон нөгөө нэг юунууд бид юм билээ штэ. Тэднийхээ яг чи алийн зүг гэж авах уу? Яг би яг жоохон судалгаа хийсэн амар олон ETF байгаа заяо. Тэгээд хүмүүс хамгийн их одоо recommendсэн нэг ETF байна. Хэрвээ яг сонсож байгаа хүмүүс юу яав? Тэр нь болохоор FTSE All World USD. Заяо. Тэнгүүтээ тэрнийх нь дист гэдэг нь дист ийм хоёроос янз байдаг юм лээ заяо. Тэгээ хэдэн процент болох уу? Одоо хэдэн сар хадгасны дараа чи яг ашиг хийж чадсан уу? Би юу хийсэн штэ. Одоо штэ. Ер нь бол сайн нэг хэсэг жоохон унсан заяо. Тэгээ одоо чинь миний ETF хийсэн байгаа мөнгө штэ. 8.5. Хэр удажиж 8.5 болж байгаа? Би чинь түрүү жил хийсэн. Энэ жил хийж хийсэн юм. Окей. Тэгэхээр яг жил болоогүй л гэсэн. Тэгэхэд 8.5% чинь сайн биш. Амар зү. Би нэг яасан гэж бас ингээд Австри найзуудтайгаа ярьж ирсэн аахгүй юу. Гэхдээ энэ 100 өнгөрсөн жилийн харж нэлийн сүүлд ингээд ярьж ирсэн чинь хосууд хоорондоо бас ийм хувьцаа авдаг. Яг над ETF чи яриадсан заяа би тэг ингээ мэдгүй юу яриад байгаа юм бол тоо гэд тэгсэн чинь хосууд хоорондоо тэгж мөнгө цуглуулт юм билээ. Би энэ сард тэдэн ETF авсан, би тэдийг авсан гэд ер нь энэ хүмүүс чинь хувьцаа авч амьдраад байд. Би бүр тэгсэн чинь юу юм бэ наадах чинь гэд. Тэгээд хийсэн юм уу? Мөнгө хийгээгүй би хийж эхлэвэ. Ажилдаа буцаад орохоор хийнэ гэж бодож байгаа. Гэтэ заавал их мөнгө явуулах шаардлагагүй юм байлээ. Сард 50 евро ч хийж болох юм байлээ. Ер нь хэдийг ч явуулж болох юм байлээ. Тэгээ надаа хамгийн таадагдсан яг сар болгон явуулаад ивэл зүгээр санагдсан. Би бол 50 евроноос л одоо эхлэе гэж бодож байгаа. Тийм. Тэгээд наа чи маш түг. Тэгээд заяа бүр ингээд хосууд чинь бүгдээрээ тиймтэй. Энэ Австрийн залуу хүмүүс чинь бүгдээрээ тийм авцсан байдığım бэ. Тэгээ би бүр надад та нар хэлээгүй юм бэ. Тэгээ хоорондоо тэр мэрийг яриад байна. Энэ Германд бас амар ETF мөнгө идэг. Тэгээ бүр ингээд надаа ирчээд чи ингээд хийлтэй ануу тэг ингээд тийг гэл амар зөвлөгөө өгөөл заяа. Тэгээ окей би хийя юм байд юм байна. Миний амар өссөн гэл харуулж маруулаалцаа.
Тэгэл хосууд амар бас тэрэнд хөрөнгө оруулалт хийдэм байлээ. Ингээд одоохондоо ингээд бэлэн мөнгө одоо ингээд яг аав ээжээсээ өвүүлж авсан мөнгө байхгүй бол өөрсдөө ингээд байр ч юм уу байшин аавны мөнгө хэтэрхий бүр ингээд төж болохооргүй мөнгө олцоод байгаа байхгүй юу? Тэнгүүд одоо нэг жоохон мөнгө хуримтлуулсан байгаа шүү дээ. Одоо жишээлбэл 50,000 евро ч юм уу 70,000 евро тэрүүгээр одоо ингээд юу ч авч чадахгүй шүү дээ. Байшин ч авч чадахгүй, орон сууц ч авч чадахгүй. Тэнгүүд угаасаа битүүрт ингээд ийм өвүүлж авсан мөнгө байхгүй юм чинь 70,000 еврогоороо байшин авч чадахгүй, юу ч авч чадахгүй юм чинь хөрөнгө оруулъя гэд. Харин Хөрөнгө оруулалт юм билээ. Тэгсэн хосууд байна. Тэг зүгээр тэрэндээ хөрөнгө оруулаад тэр мөнгө нь тэндээ бийждэг. Тэрийг гэхдээ бүр ингээд 20-30 жил мэлээр харж байгаа гэсэн. харин тийштэй. Наатан зүг. Хосууд тэгж чинь монголчуудаа Наачин зүг. Хөөе тэр би сая нэг юм хэлээдсэн шүү дээ. Dist гэд ACC дэрийг хэлчихээ зөө ялгаа юм. Dist гэд тэр нь болохоор шүү дээ. Ингэдэг гинэ. Компаниас одоо нөөник ETF гэж чи юу гэдэг мэднэ шүү дээ тий. Гэхдээ чи одоо тайлбарлалтаа юу нэг хүмүүстэй монголчуудтай зориулаад ETF гэдэг чинь болохоор ингэсэн үг байхгүй. Одоо компани хувьцаанууд чинь нэг авч болно шүү дээ. Одоо Apple, Google, Mozilla ETF гэдэг нь болохоор амар бол одоо сайн том компаниуд одоо чинь 100 ширхэг компани бүгдийнхээ хувьцаа нийт дор байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр бүх тэр 100 компаниас жоохон хувьцааг эзэмшиж чинь гэсэн ETF-т авах юм бол тэгэд тэр өмнө яриадсан Dist гэдэг нь суудтай ингээд Dist гэдэг нь болохоор тэр нөгөө нэг ETF нь болохоор дивиденд өгд юм байна л та. Тэр нь болохоор бэлэн мөнгөөр өгдөг гинэ Dist гэдэг нь. Тэр нөгөө ACC гэдэг нь штэ дивиденд нөхгүй автоматар дахиад тэр дивидендийг чам нөхгүйгээр шууд авангуудаа дахиад нөгөө дотроо хөрөнгө оруулалт хийгээд гэдэг тийм байл бат. Би тэгээ Dist гэдэг нь хүмүүс Dist аав гэд баха рекоменд хийсэн бахар тэрийг асахгүй. Чи тэр миний хийсэн мөнгө оруулалцаа яа. Гэтэ хүн болгон сонсож байгаа хүмүүс хэрэг оруулахаар шийдсэн бол зөвхөн одоо өөрсдийнхөө судалгаагаар оруулаарай ерөөсөө ямар ч хариуцлага үлдэхгүй шүү. Тэгээд хосууд минь энэ Европын хосууд бүр ийм хийгээ явдсан байна. Хоорондоо ингэж хувьцаагаа ярилцдсан байна. Тэгээд хосуудтай гэж зөвлөхөөд эсвэл ганц би найзуудтай зөвлөхөөд энийг судлаад үзээрэй. Үнэхээр аваарай гэж бид хоёр зөвлөж байна те. Аха. Ирээдүйхээ төшөө. Яг тийм л шээ зүгээр мөнгө хадгалахын оронд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Хүү энд тэгээ мөнгөтэй хүмүүс ер нь дансандаа мөнгө байлгадаг юм билээ бас. Дандаа хөрөнгө оруулалт хийдэг. Харин тийм ETF авччихаас тий. Бүгдээрээ. Яа тэгэл би за ийм хүмүүсийн амьдрал нь ийм байд юм бэ. Одоо ер нь ингээд амар нэг юм Европ хүмүүсийн хандлагыг ер нь анзаардаг болцсон. Одоо ингээд яг тэр хүмүүстэй найзлаад ихсэн чинь гэтээ миний найз чинь найзлаагүй юм биш мэдээд байна. Of course. Манай түү чи нөгөө юугаар сурдаг штэ. Санхүүгээр сурдаг гэсэн штэ. Тэгээ одоо хам юугаар сурдаг? Санхүү програмч. Тэрээс ETF хөрөнгө оруулалт. Минийхэн чинь бөө хөрөнгө оруулалт хийдэг. Харин дунд мөнгөө хөрөнгө оруулалт нь тэгэл тэнгүүтээ хадгалцдаг. Зүгээр амар баг хүү төлж банкнда байлгах чахаар энийг авъя гэл тэгдэм билээ. Би тэгээ бас нөгөө нэг онлайн дараа хүмүүс нэг юм юу байдаг байхгүй юу? Форум заяа. Тэн дээр нөгөө сард авсан мөнгөө яаж хэрэглэдэг вэ гэж хүмүүс амдаа ингээд постлчдаг. Тэн дээр Герман дээр би харсан чинь тэгээ бас сард цалингаа ангуута 10% шууд ETF гэл хийчихдэг. Данаа тийм их юм бас амар харсахгүй. Тэгэл энэ хүмүүс чинь цалингаа авчаа шууд инвестмент хийдэм бэ шít гэж бас бодож лээсэн. Ой би тэгээд нэг асуулт байна заяа. Одоо чи ингээд амар ингээд ер нь одоо 100,000 евро одоо ингээд болчлоо гэж бодъё заяа. Одоо ингээд ер нь хөрөнгө оруулалт хийдэг гэдгээ чи найз залуудаа ч юм уу нөхөртөө хэлэх үү? 100,000 еврот олчод уу? Үгүй ер нь зүгээр. Ер нь хэлэх штий. Яг тэдийг хийдэг мэддэг гэлөө. Мөнгөө юу Яа тэгсэн чинь зарим хүмүүс бити хэлэх юм бэлээ. Яагаад одоо savings-ээ бити хэлж байгаа юм. Яг тийм ямар мөнгөө? Тийм одоо яг тэр нөгөө ямар юм авсан тэнгууд яг тэр нөгөө салж малахад яг тэрийг тооцох үгүй юу ч юм уу мэдэхгүй нэг тийм. Тэр нэг хөгийн нэг дараа салсуул дараа яриад. Цаатлын санаанд
Тэгэл тэр мэр бодоол хүмүүс бас мөнгөтэй хүмүүс гэсэн юм уу? Давхар юм зоох. Гэтэ нэрээс мөнгөтэй хүмүүс яг тиймэрхүү маш амар боддог тий. За гэтэ ялчгүй бодох хаа. Би бас амар мөнгөтэйсэн бол хүү энэ ч одоо салж малаас яах вэ? Хөрөнгө хувааж муах юм уу гэж амар бодох юм шиг. Тэгээ суучод хувааштай. Харин суухгүй. Ти одоо чарж өөрийгөө. Би ер нь бол гэрлэхгүй гэж боддог. Би Европцоо. Би Европ хүүхэн болсон. Цаанаа нөгөө хөрөнгө хаваахгүй. Харин эн чинь зүгээр цаас штэ. Чи юу яриад байгаа? Хойло цаасгүй би биэндээ хайртай. Өө тэр зарим нэг хөнгөтэй хүмүүс чинь нөгөө гэрлэхээс өмнө яадаг гэсэн тий. Нөгөө бичүүлдэг гэсэн ш нөгөө нэрээ цаасах юм бол би цаасан бол ямар ч хөнгөхгүй. Надаа ихтэй нөгөө нэг хэрвээ би хин нэгэн хүнтэй гэрлэх юм бол яг гэрээ гэж боддог штэ. Яг тэр гэрээн дээр бол яг тусах юмнууд нь би хүүхдтэй болоод тэгээд одоо нэг юм уу 2 жил гэртээ суух юм бол мэдээч бүтэн цагаар ажиллаж чадахгүй. Тэнгүүд би одоо ингээд 20 цагаар ажилладаг ч юм уу те ихчнээ манай хүүхэд 4 настай болоод цэцэрлэгт явсан ч гэсэн 20 цагаар ажилладаг ч юм уу 30 цагаар ажилладаг нөхөр шиг 40 цагаар бүтэн цагаар ажиллаж чадахгүй. Тэнгүүд нөхөртөө шууд хэлнэ чи миний тэр даатгалын мөнгийг төлөө би ингээд 40 цагаар ажиллаж байгаа юм шиг. Тэгжээч би ингээд тэтгэвртэй гарах юм бол чамтай адилхан тэтгэвэр авах гээд байна. Яагаад би ингээд хүүхэд төрүүлчихэд хүүхдээ ингээд хүүхдээсээ болоод бага цаг ажиллаж насны цэд бага тэтгэвэр авах юм би. Тэг 40 цаг ажиллахгүй яхан даатгалуулдаг юм. Үгүй яг нэг одоо жишээлбэл хэрвээ чи бага цагаар ажиллах юм бол бага татвар төлнө гэсэн үг гоо даатгал хийний татвар шүү. Манай хаан татвар. Тэгэд би бага татвар төлөх юм бол би тэтгэврт гараад бага тэтгэвэр авна гэсэн үг. Тэнгүүд тэр яг гэрээн дээрээ надын тусах юм тэгж бодож шүү. Хэрвээ ингээд ямар нэгэн байдлаар хүүхдээсээ олоод ч юм уу хүүхдүүдээсээ олоод би бага цагаар ажиллах юм бол миний татварын мөнгийг төлөөрэй чи гээ. Тэр мөрийгөө ботцмаа юм шиг. Тэг би яг юу тусах масхаа бодсон шүү. Хөөе тэр нөхөр чинь хэрэг салах юм бол хөрөнгөс өгөхгүй гэж бичвэл яхан зүгээр юм. Тэр хүний мөнгө чинь гэдэг тэр хүний л мөнгө шүү дээ. Одоо бид хамтдаа мөнгөө цуглуулж хагаад байр авах ч юм уу хаус авах юм бол ондоо. Гэтэ би яагаад ч тэгж хүний юм чундалтаж чадахгүй. Яг бол эцгийнхээсээ үүлж авсан байшин ч юм өөрөө зовж олсон юм ин би лав миний морал энэ Монгол хүн байна да. Бас арайчдаг. Тэг зүгээр юм уу тий? Тэгж зүгээр. Надад бол тэр хүний мөнгө бол тэр хүний л мөнгө гэж боддог. Чи яах юм? Би заавал нэг салуул авна гэж дайрахгүй л дээ. Гэтээ ингээл амар гоё гэлж байгаа чинь майнд гар үсгээд зургас тэр нас чи салуул мөнгө өгөхгүй ч гэсэн надад ч юм уу санагдах. Гэхдээ чиний өмнөг авна гэсэн. Чи хаана яг хит. За би жоохон бодож үзье. Чи шууд салах гэж бодож байгаа мó те надтай. Манай Монголд энэ чинь муугийн шинж тэмдэг шүү. Муугийн шинж тэмдэг. Чи салахыг өөрөө зүгнээд байна. Чи яста муу яртай юм аа. Бэлээ энэ ч яста муу ярчдаг ураа хийцэнтэй. Хойло чихээ хараарл гэв. Энэ бол хаад чи яста энэ гэрээ чи муу яр зүгэн чи. Тэгээ салчингууд тэр гэрээнээс л олсон. Чи яста энэ зүгнээд байсан. Асуудал тань мөнгө аюут. Үсэн баас чи. Ийсээр үнийн төг мөнгө бидтэй. Би харсаа тэргсээ тэрийгэл чи өгөө. Яа. Гэтэ хожоо үгүй санагдтал. Гэтэ тэгээ заавал зурх удаа зурхал. Чи эсвэл бас тэгээ тийм зурна. Чи амар их мөнгөтэйсэн бол бас л дөхөр дээр очиад энийг зураар шид эцтэй. Бас тийм ч юм. Тийм бас. Чи амар их мөнгөтэй заяа. Тэнгүүд ингээд нэг баачка ярьчаад хайр дурлалаар хоёлаас тэгвэл би тэгэж хоёлаа тэгж зурна. Одоо салах юм бол нөгөөтг нь аль алиндаа ч мөнгөхгүй гэж зурх байх. Яа, ямар дарамттай юм бэ? Тэг ингэн барин гэрлэх шаардлага байна уу? Яа, бүр зовчлоо. Ямар хэцүү юм бэ? Зүгээр юу яадаг юу биш юм шүү дээ. Нөгөө хоёлаа эсвэл ямар тийм үлгэр шиг юм бодоод байгаа нэг би энэ хайртаасаа гэрлээ сайхан амьдрын гэсэн чинь нэрхтэй хүмүүс одоо өөр хүмүүс харахаар бөө цаат матхаа бодож
тий. Харин тийм. Монголчууд маань бол гэтээ өөр хүмүүс шүү. Манайхаа ч сүү шиг цагаан сэтгэлтэй хүмүүс. Юу тэр арын юм бодох. Юун гаруусыг зуруулах. Тэгсэн чинь бас нэг юм. Би ингээд Монгол одоо ингээ манай найз Монгол залуутай өртөг байхгүй. Тэнгүүд ингээд Монгол залуучуудын нэг онцлог нь заяа. Үерхэл дээр ингээд санагдсан ингээд хамгийн хөөрх юм одоо би Монгол залуучуудынхаа давуу талыг ярих гэдэг хүмүүсээ сайн сонс. Би та нарыг магтах гэдэг. Subscribe дараад сонс. Тэнгүүд Монгол залуучууд ингээд амар хөөрх ингээд сэтгэлтэй өөрөө ингээд баг цалинтай ч гэсэн амар хэцүү ажил хийж байгаа ч гэсэн найз охин ийм би ийм авмаар байгаа юм гээд харин чадна штэ аваад өгчил та гэл бүр авч өгөхгүй дайраад идэг заяа. Тэгэнгүүт ингээ Европ залуугийн юуг нь харангууд одоо ингээ ялгааг нь харангууд юу тэг сэтгэл сүдэл мэтлэр хийхгүй заяа. Юу ямар үнэтэй юм бэ ч гэдэм үү те. Юу Европ залуучууд тийм байх. Тэ ямар үнэтэй. За одоо ингээ манай одоо ингээ Монгол хүүхнүүд ч юм уу бусад хүүхнүүдийг яа гэм мэдэхгүй байна. Гэтэ Монгол хүүхнүүд эсвэл бид нар ингээл яа энэ ста гоё гэл төхөөгөөд идэв штэ. Би имийг амар авмаар байгаа гэл тиймгүй чи манай Монгол залуучууд төхөөг газ илгээж аваад хайр наваад гэж юм уу те. Манай одоо жишээлбэл аав ээжээрээ харилцаа тийм сахгүй. Тэгээд аав ингээд ээж тийм аваар ингээд зүгээр л аваад өгчдөг заяа. Тэнгүүд би одоо ингээд тиймийг хараад өссөн байгаа юм чаа тийм л идэм бэ гэсэн бодолтой байгаа штэ. Тэг анх ингээд энд ирэл хүмүүс ингээд тосуудыг харангууд шал өөр гаргаад яраханд амар гайхалцаа. Юу ээ гэд. Тэгээ Монгол залуучууд бол яг тийм бэ. Тэнгүүд Европ залуучууд бол тэгдэггүй шүү. Гэтэ яг мөнгөтэй Европ залуучууд бол яг авч өгөх л та. Мөнгөтэй тусмаа тий жоохон юу хам биш. Харамч идэв шүү нэрээ. Мөнгөтэй тусмаа харамч идэв шүү. Тэгэл амаараа гэвэл за заа гэх юм шиг. Дөөх мөнгө. Чамд ах мөнгө байгаа мó? Чамд мөнгө байгаа мó? Байхгүй. Тэгээ яагаад авъя гэдэг. Юус ойлгохгүй наа чи мөнгөгүй мэн. Тэснэ авъя гэлээ. За тэгэнгүүт манай Монгол залуучууд бол хөөх юмт. Бараг юм хамаа ламбард нь тавиад авч өгнө шүү. Дурж муурсан тэгэл мэлэнд орж байгаас авчих юм шүү. Тэг нэг iPhone хийж. Тийм. Бүр тэр Валентины өдрөөр чинь шоколад лизингтэж авч өгөөд юм гэсэн үстэй. Шангилаад идэг. Тийм. Үнтэй дээр үед ярьжсэн тий. Тэгээд юм Валентин энэ Валентин тэмдэглэдэг юм уу? Тэмдэглэдэг шүү дээ. Хүүе тийм тэмдэглэдэг юм шүү лээ заяа. Тэмдэглэдэг юу? Ер нь нэг тэмдэглэдэг. Би яасан гэж би ихтэй нөгөө нэг ажилтны нэг герман залуутай ярьсахгүй. Тэгсэн чи тэр залуу болохоор 27 молоотой ч лөө 28 ч лөө заяа. Тэр найз охинтойгоо хамт амьдардаг. Тэгс чи би хүүе Валентин болчихсон байхгүй юу? Би тэгээд хүүе чи найз охинтойгоо Валентинаар юу хийчих гэсэн чинь. Валентина тэмдэглэдэг шүү дээ гэсэн. Чи амар романтик. Би бас нэг өөр жишээ нөгөө манай нэг найз нэг залуутай зүгээр нэг уулзчихсан байхгүй яг альбиас руу ирэхийгүү герман залуу заяа. Тэгсэн чинь нөгөө залууч амар цаг Валентин өдөр уулзъя гэж байна. Манай найзыг тэр хүүшмүүшин герман залуу юу болцсон гэж бодлоо заяа. Тэгсэн чинь кофе уужсан гэсэн. Тэгсэн чинь хажуугаар нэг амар цэцэг мэцэг барьсан нэг хосоод өнгөрсөн ч гэсэн чинь хөөхнүүд нь Валентин гэсэн шиг цэцэг мэцэгтэй авч ийнэ гэсэн чинь тэр цаац явсан гэж. Өнөөдөр Валентины өдөр гэсэн юм. За арай хүлдүү. Бүр арайч тийм үлдүү бахтай яахав би. Энэ хоёр жишээнээс хараад юм заадсан юу тэмдэглэдэг шүү. Би ер нь герман залуутай бүдэхгүй гэж бодсон чи. Энэ шал төмснүүд юм байна. Бас чихэр аммаар штэ. Зээлэр авч өгдөггүй маа гэдэг. Хямдганы наваад өгч. Энд бол манай найз хосууд бүгдээрээ Валентиныг амар тэмдэглэдэг. Тийм үү? Бүр хоол моолонд орж марал. Тэгээс уулзалаа битэр тийм газар хоолнд орсон мэт. Гахалтай. Тэг би дотор гахалтай. Рүүтэйтрэн орсон гэх. Тий ингээл 10 гингээ меню зин юу гэж. Тэгэл би заацсан гоё маа гоё. Дотор амар. Гахалтай юм уу? Гайхчлаа. Тэгэл ер нь л айгүй тэмдэглэдэг. Гэтэ чамд ингээд
Яг юм одоо би хэлсэн шүү дээ нөө Монгол залуучууд тэгдэг ингэдэг гэд тэнгүүд Европ залуучууд ч юм одоо Герман Австри залуучууд айгүй юм нэг юу байж чаддаг юм одоо яг ингээд юмыг бодитоор харж чаддаг. Тэгээ чамд энэ хоёр залуугийн аль нь дээр санагдсан. Монгол залуучууд нөх мөнгөгүй юм байж ингээл тэ зүгээр ингээд жоохон ирээдүгөө бодоод тэр мөнгөө өөр юм зарцуулахын оронд зүгээр л найз охиныхоо нэг тэ жишээлбэл ингээд ямар ч хэрэггүй юмных нь нэгийг авч өгдөг ч юм уу тий. Тийм залуу ингээд байсан дээр үү эсвэл ингээд юмыг амар юм реалитига харж чаддаг гэтээ юм сонин хүүтэн хүндий. Харин надад яг дундхан. Одоо яг одоо мөнгө зүнг ингээм serious юм дээр авч serious хандах яг ингээ шуучууд одоо бас ингээ хэлээлтэй бодол мал сайн шиш ингээ мөнгө зүнг хадгалах яаш. Тэрээс нь бас амар зүгж бодож юм даа юу. Гэтэ тэгэл нөгөө хүүтэн хүн ингээ гашин тийм байт юу ээ тийм бас байж болохгүй. Тэн дээр яг Монгол залуучууд гоё романтик ч юм уу те. Тэгээ бэлэн шиг өгөөл. Яг хоёулаа байхас. Аль ямар шуналтай юм чи. Yes, хөө стандарт өндөр байх ёстой. Октоуда. Өндөр стандарттай байцгаая. Стандарт чинь хүрэхгүй бай. Бүр байж яахгүй бас явж олно гэж тэр хэлж өгөөл байгаа шүү. Йоо. Чи юу гэж бодчих? Яг мэдээж ингээд гоё яг үерхэж байгаа тохиолдол би нэгээ ер нь үерхэл гэдэг чинь өгж авахын зүйл. Зарим нэг нь өгөн зарим нэгэнд нь аавна. Найз залуу маань юм өглөө өнгөд ирүүлээд би төрсөн өдрөө нас гоё юм өгч болно шүү дээ. Тийм ч тэрийгэ бодох хэрэгтэй залуучуудаа. Тэгтээ манай Монгол залуучууд тэгж бодохгүйгээр өгдөг ах уу. Гэтэ тэгсэн ч гэсэн одоо ингэ шал хэрэггүй одоо ингэ зүгээр миний ингээл хэрэггүй юмнуудын нэгийг авч өгч явахаар би л илүү тэр залуутай ирээдүгөө харж ах юм бол наадхныхоо оронд хоёлаа нам өнгө чинь цуглуулъя ч юм уу те. Эсвэл ийм юм хоёлаа одоо хэрэгтэй байгаа штэ тэрэндээ цуглуулъя л гэж хэлэх баг. Тэгэхгүй ингээл би нэг гоё шинэ iPhone авмаар байна те. Би нэг тийм авмаар байна яг үндэ чиний утас чин ажилчил байгаа штэ. Зүгээр ажиллаж ах чинь заавал шинийг авах гад ч юм уу те. Иймэрхүү юмд бол нэг тийм амир тэрийн дэмжээд авч өгвөл надад амир утгагүй санагдчихна. Тэрний оронд шаваад. Тийм тэр юу яа тэгэл яг хуу ингээд үнэхээр хамт амьдралаа төлөвлөж ивэл би бол нөө хоёлаа наад мөнгө чинь хадгалын өөр юмд зарцуулъя л гэж хэлэх баг. Харин үнэ. Тэгэл эсвэл гоё баяр төрсөн өдрөөр яг чухал хэрэгтэй өөрийнх нь хүсэж байгаа ганц гоё юм авч өгдөг ч юм уу те. Харин тий ер нь одоо л яг тийм амар юм нэг юм ямар ч ирээдүгөө төлөвлөдгүү тийм залуучуудаас амар төрн офид болцсон билий. Хичнээн ингээд амар ганган гоё харагддаг тий. Өөрийгөө өстой нэрээ ингээд толдлон гоёал ганглал юу эдийн тий. Тэгээл яг ингээл өстой тгий ингингүүд дотор чи ч та амьдралгүй хүн үү? Намөг төгөргөө цуглуулд юм уу чи? Юу боддог хүн бэ гэл нээр тиймэрхүү юм хардаг юм билээ. Тэр гэхдээ насных хаа тий. Яа залуухан yes чи залуухан 20 мөр гарчаа тийм бодох уу? Энэ хүн яг хүний нөхөр байж чадах уу? Байж чадах. Ирээдүй байна уу? Тэгвэл ямар гой залуу вэ? Тэгж л боддог юм шиг. Гэтэ охтуудаа тийм залуучуудтай ганц 2 удаа саран хитгэн удаа үерхэж бодож ална. Удаан тийм залуучуудтай байгаад хэрэггүй шүү л гэж би хэлээ да. Харт. Яг үн ирээдүйгээ боддог залуутай шантах хэрэгтэй. Тийм анханасаа тийм л залуутай үерхцгээс бас ирээдүйгээ боддог. Эрэгтэй хүмүүс сонсч ирээдүйгээ боддог эмэгтэй хүнтэй самтайгаар хэрэгтэй. Тийм. iPhone ирэхгүй хойшоо тэрүүгээрээ гэртээ гоё юм авъя. Тэгж шилдэг аюултай хүнтэй авдах хэрэгтэй. Yes. Гэтэ ер нь тийм хүүхнүүд байд юм уу? Одоо гэтэ тийм үгүй одоо тийм чи мотос авна ингэж байдаг гэж байд штий. Тийм. Цүнхний зураг явуулчаад надаа энэ цүнхийг авч өгье. Хөөе нэрээ гэсэн. Харин чи надад ирсэн штий. Тийм. Ингээд цүнхний зураг явуулснаа. Энэ гоё агааз гэдгсэн. Би бүр тэр түүхийг сонсч шоконд орсон. За. Гэтэ яг үнийг хэлэхэд за бас хүнийг шүүмжлэх нь цаашаа
Яг ингээд эрэгтэй хүмүүсийг би ингээ яг харах юм бол анзаарах юм бол яг сууй мууй гэсэн эмэгтэйгээ бол тийм байхыг бол яг сонгохгүй юм шүү. Сонгохгүй хаа. Би л яг хэсэг хугацаанд гоо ингээл хайфан агаал байж бол чинь гэтэйг урт удааны хугацаанд бол яг жоохон ботголох тий хүн. Харин тийм бас. Байнга тийм байгаад байл. Бас тэгээд яг ихнэр бас татхан батхууг боддог шүү дээ тий. Аль хайр. Хөөе. Миний нэг анзаарсан юм заяа. Одоо энэ манай найзын хүрээллүүд донд анзаараад ахны энэ хүмүүс чинь одоо энэ нийгмийн төвшнгөөрөө ер нь суучдсан бэ штэ. Анзаараад ахны заяа. Ингээл хараад ангууд одоо тэр залуу нь өөрөө амар их мөнгө олдог ч юм уу, амар дажгүй ажил хийдэг байлаа гэхэд тэр нэг бол тэр эмэгтэй нь бас амар юм өндөр боловсралтай байдаг заяа. Заавал юм мөнгөтэй байх албагүй, баян айлын охин байх албагүй. Гэтэ боловсралтай эмэгтэй байдаг. Тэр залуу өөрөө боловсралтай учраас эсвэл мөнгөтэй залуу мөнгөтэй өгөндөө суудыг билээ. Би тэрийг амар анзаараад байгаа. Би ерөөсөө энэ минийг анзаардгүй байсан заяа. Ерөөсөө энэ тухай боддоггүй байсан. Ягаад ч юм. Тэгээ ингээд сүүл үед ингээд хүмүүсийг анзаараад ангууд ер нь л төвшнгөөрөө юм хүмүүс чинь сууд юм бэлээ. Ясангой Европт тэгдэг. Яг төвшнгөөрөө. Тэгэд чин тэгээд угаасаа их сургууль тас танилцаж манилцал тэртэй адилхан нөгөө боловсралтай. Тэгэл мөнгө бол яалтчгүй мөнгөтэй хүмүүс авсан мөнгөтэй хүмүүс тэгээд сонголт та. Би тэрийг мэддгүй байсан. Мэдгүй би бүр тэр утгаа боддоггүйс яг мөнгөтэй хүмүүстэйгээ суудаг муудаг гэх. Харин тийм. Монгол төр нь яг яад юм. Монгол ч гэсэн тийм мөнгөтэй хүмүүстэй суудаг үлгүй тий. Сэр ингээд Монгол тийм их мөнгөтэй хүн байхгүй шүү дээ. Хөөе нэрнгээсээ. Мэдгүй яа гэм бол хамаагүй гэдэг. Монголд амар рэндом байдаг юм санагдчих. Зүгээр хайраараа суудаг. Яаж танилцсанаас амаарал тэгэл танилцал суудаг бах тий. Тийм. Яг тэрэл хөөхөн охин нь хөөхөн гоё ах юм бол тэгэл эсвэл залуу нь тэгэл юу ах юм бол тэгэл мөнгөтэй ч гэж. Тийм. Мөнгөтэй одоо суусан юм шиг харагдаад байдаг шүү дээ. Яг үнийг хэлэхэд. Яг мэдээж би тэр охиныг муухагаар хэлээгүй тэр охинд авах зөндөө гоё чанар байгаа тий. Гэтэ ер нь энд бол тэгдгүн бэлээ чи 1000 гоё хөөхөн хүүхэн байлаа гэд тэр залуу чамтай хид боолцсон яг гоё ингээд үерхэд гэтэ суухаа өрөөл нөө мөнгөтэй өгнээ л сонгодог. Харт. Үнэ. Тэр нэг бас нэг амар хоёр мөнгөтэй нөгөө хос гэж ярьсан шүү дээ. Тэгсэн чинь за би тэд нар ядаж монголоор ойлгохгүй юм да. Тэгсэн чинь тэр залуун заяа. Ингээд ярьсан гэсэн. Одоо тэр их хүүхэн нь ингээд амар юм одоо мөнгөтэй айлын хүүхэн ер нь тэгсээ тэр хүн ерөөсөө мөнгөтэй тэр хоёр хоёлаа мөнгөтэй айлын хүүхчиг харагддаггүй. Эднийхээ амар юм таруухан байдаг. За одоо ингээд нэг юм мэдээж бүр амар би баян хүмүүс яриаггүй шүү дээ. Ер нь бол дунджаас нилийн дээгүүр хүмүүсийг би одоо яриад байна заяа. Мөнгөтэй найзууд гэдэг нь мөнгөтэй хос гэдэг нь тэнгүүд тэр хоёр ингээд байгаа байдал нь бүр ингээд хизээш тэр хоёрыг мөнгөтэй гэж харддаг. Амар даруухан байдаг. Тэгсэндээ ингээд мөнгөтэй хүмүүс чинь заяа энэ Европт бинтаага амар юм нөгөө юу яагаад гэдэг хоорондоо ингээд уралдаад байдаг нь ёо би энэ оролтыг 5 еврогоор Каритасаас авсан. Хүй тийм үү? Би 1 еврогоор төлөе юм авсан. За ингээ бараг тэгж ингээ бинтаага амар уралдаад идэг. За шал өөр юм ярьсан. Тэсэн чинь тэр хүүхэн ингээ тэр залуу амар ажиллая гэж ядраал ингээ өдөржингөө ажиллал тэр хүүхэн чинь ингээ хүүхдээ арал тэртэй байгаа штэ. Тэсэн чинь ингээ тэр залуу ажиллаж орж ирсэн чинь ихнэр нь чи яг одоо галтгуугаа цэвэрлээ. Хоолоо хийгээд галтгуугаа цэвэрлээд заяа. Тэр баян осуу. Тэг баян эмхтэй. Тэнгүүдээ хамгийн өрөвдөлтөө тэр эрэхтэй бүр ингээд одоо бас цагаа багсгацсан заяа. Тэнгүүдээ тэр хоёр тусдаа өдрүүдтэй. Эхнэр нь нэгтгэс 3 дахь өдөр хүүхдээ харна, нөхөр нь 3 дахь, 4 дахь, 5 дахь хүүхдээ харна. Тэнгүүдээ шөнийн ээлжтэй. Нөхөр нь 2 цаг хүртэл хүүхдээ харна, 2-оос цаашаага ихтер нь хүүхдтэйгээ унтдаг. Бүр тийм нарийн дүрм журамтай заяа. Тэсэн чинь хүүхэн чи одоо яг хоолоо хийгээд галтгоо цэвэрлэж ямар тэгсэн чи яхаараа би ингэ хийх ёстой гэжсэн чи тэр залуу ёо би өстө нэр ихтэй хөрөм тэр залуу амар цухалдсан. Ёо би өстө энийг мэдсэн бол өстө нэр Украин хүүхэнтэй сууж байгаа байсан. Тэгээл гой намайг халамжлаа л надаа хоол хийж өгөөд гэж. Яа.
Тэр яг бас мэдгүй. Залуучуудаа мөнгөтэй хүүхэнтэй сухаар бас иймч байх боломжтой. Бас гоё халамжтай хүүхэн хүсэж гинөө бас л Наад бодвол хусчин тэгээ хоёр талдаа л асуудалтай юм тийм. Ааха. Яа. Тэр нэг залхам чи аман өгөхгүй гэсэн чи хүүхэн босохоор ядарч байгаа гэсэн чи явж гэрээ цэвэрлж шиг. Гэтэ нөгөө залуу 8 тэгж тийм тэнэг зан гарахаар нөгөөг нь уур нь хүрээс дэлгэр Уурны уурнаас дараа юм уу? Ууран гараад тэгээд юм. Тэг ер нь тэрний дараа нь илүү та мэдгүй. Өмнө дарааг нь мартчих. Гэтэ ер нь ингээд би бинтэйгээ аан маань үзээд байгаа Харин тийм ээ. Угаасаа тэгээд нөгөө аятхан мөнгөтэй аятхан төвшин гэж бодоол би чиний доор орохгүй гэж тэгээд үзээд байгаа юм шиг тийм. Yes. Үгүй тийм баян юм бол тэгээд гэр зэвэрлдэг хүмүүс. Гэр зэвэрлдэг хүнтэй. Аа. Гэр зэвэрлдэг хүнтэй, хүүхэд тасрагчтай. Тэчээд яа зэвдүүш гэдэг. Ганцаараа хүүхдээ хараад шам стресстэй л байгаа юм шиг тийм. Тий, өдөр алга яг тэр цэвэрлэгч нь ирэхгүй 7 ихнийг удаа ирдэг. За тэгээд хоёлоо одоо өнөөдрийн дугаараа дуусгах уу? Тэгээд дуусгая. Тэгээд сонирхолтой байсан байх гэж найдаж байна. Тэгээд дараагийн дугаар хүртлээ төр баяртай.